Ганцхан их үзэгчтэй ингээд халамцуу яриа нэвтрүүлэг маань эхэлж байна. Манай өнөөдрийн эрхэм зочин бол Ганг Бэй Ганга. Сайн байна уу? За, сайхан орж байна. Сайхан орж, та сайхан орж байна. Сайхан. Ажил уран бүтээл. Уран бүтээл өндөр нэг 11 ширхэг клипний ажиллаа. Одоо ингээд 10-нд сүүлийнхаа зураг авалт хийгээд дуусгах чинь. Тэгээ бэлтгэлтэй жаа хоолоос очиж. 11 ширхэг гэхэр чи бас зайгүй зураг авалттай. Тэгсэн нэг сараас хойш үнэхээр ажиллаж үзээгүйгээр л ажиллаж үзлээ. Тэгэл гоё л идэм бэ. Завгүй байх чинь тэгэл. Тэргүй яг нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хөлсөж ирсэн Гангаадаа маш их баярлаа. За, чинээс ингээд халамцын өрөө нэвтрүүлэг маань Vitafit компанитай хамтарч ажилладаг. Vitafit компани маань өнөхөө үйлдвэрлэдэг Vibes гэдэг брендийг гоё хийж үлсэн ундаа байгаа амтлагааны журмаар. За баярлалаа. Бэлэг болгон Шинсэгийн Med компани энэхүү оруулж ирдэг бүтээгдэхүүн тарих ходоодны ундаа. Тарих ходоодны ундаагаа өчнөө. За баярлалаа. Заваалагай. Мөн Шинсэгийн Med компани Condition брэнд таны илгийг хамгаалж хордлого тайлнаа. Ирээдүйд илгээ хамгаалаарай гэж. Condition бэлгэлнэ. За баярлалаа. Энэ банкын хамтрагч. Япон брэнд, Япон технологиор Монголдо үйлдвэрлэдэг Ident гэдэг энэ хөө шүдний сойз байгаа. Яг Япон технологиор ингээд гоё үйлдвэрлэдэг. Сая гэр бүлэрээ хэрэглэж үзээрэй гэж ахгүй юу? За тий. Хонконгийн Vivo гэдэг брендийн ийм гоё бүтээгдэхүүнүүд байгаа. Одоо энд ингээл гоё зөндөө юмнууд байх шиг байна. За энэ нь бол ингээл нэг карт хийдэг юу байж байна. За энэ бол гоё чихвч байж байна. Энэ нь бол одоо ингээд нэг юм хөөрхөн жижигхэн цүнх байж ах шиг байна. Манай Vivo-гийн хамт олон маань бол гоё бүтээгдэхүүнүүд ихээ дээжээс Гангаадаа явуулсан байна. За баярлалаа Vivo-гийн хамт. Яа гэж байгаа. За ингэж аваад л одоо ихтэй шүтээ яг үндсэн юм чи Ганга энэ хоёр ингээд дүүхэлцээд байж юм тийм ээ. Одоо жишээ нь манай халамцын өрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч хамтран ажиллагч Германы номер 1 сархад 360 4 удаагийн одоо алмазын шүлдүүрээр шүүж ингэж үйлдвэрлэдэг. Тэгээ герман чанар гэхээр угаасаа ойлгож байгаа шүү дээ. За шууд л хэлэхгүй тийм. Яага энийг гэдэг. Ер нь манай зочдод хурж ирээл ингээд сархад задлаад ингээд бол инээд нь үрээл эхэлдэг. Цаанаасаа угаасаа нэг инээд үрдэг. Ер нь бол гэхдээ маш их 11 клип зураг авалт гээд маш их ачаалттай байгаа юм чи ер нь бас ингээд нэг альчаалаа тайлах завгүй л яваа байлгүй дээ. Өнөөдөр нэг сайхан хоёлаа. За альчаалаа тайлангаа. За яах юм бэ бүү мэд. Би ч одоо тоглолт тэгээд хідэн ч юмд орч. Мангар олон л нэвтрүүлэгт ороод байгаа шүү. Тэгээд одоо баг хүмүүс ихнээс өөдөж эхэлж байгаа зү. Тэгтээ энд орж байгаад бас баяртай байна. Тэгээд оруулж байгаа танд бас маш их баярлалаа. За гэлээ. За. Энэ нөгөө кондишнер задлаад. За кондишнерс. Чи би ч гэсэн нэг. Савар жинхнээс ингэ уучт юм тий. Тийш үү жинхнээс л уучт. Тэгж үзэгчээ уурахгүй шүү. Үзэгчээ уурах. За. Тоглолт маань Гангаадын тоглолт маань хэдэн сарын хэдэнд зарлагдсан байгаа вэ? 5 сарын 24-нд хавсаа өдөрт харж байгаа. 5 сарын 24. Баяна юу гэж орд? Баяна юу тэг яг адилхан битээр тэгэл өдөртөө нэг 3-4 цагийн бэлтгэл хийгээл. Одоо нэлээд ажлаа шингэрчлээ тэгэл өмсөд зүгээс ахвалал өөрсдөө нөгөө нэг ирч хүчийг нөхөх тал тэрэлж байгаа ажиллаж байна. Ирсэн хүмүүстэй бас нэг хурдан хоолоо мол 2 дугаар үеэс хойшоо хоолоо сөөчих юм бол бас хэцүү тэгэл. Тэрийг жоохон нөхөж ажиллал байж байна. Тэгээ бит хоёр бас тэгээд яг харьцангуй 24-5 настай байгаа болохоор тэгээд амралт болгож чадахгүй байна тэгэл. Амралтын нөгөө чөлөөцөг гарангуу тэгэл зугаацсан ингээл тэгчээд энэ төлхөө.
яваа. Манай нэвтрүүлэгт Баянаа маань бас бараг л 2 жилийн өмнө орсон баха. Бид хоёр бас нэг сайхан 2 цаг ярилцсан суусан. Тэгсэн. Тий. Бас л яг нөгөө гангвей хамтлагийн талаар гой зүйлүүд ярьсан л та. Чиний талаар ч гэсэн бид хоёр бас буу олж илвэсэн. Ер нь энэ хамтлагийн нөгөө креатив яг уран бүтээлийн болгон гадааж явдаг л шүү дээ. Тийм тэгж хэлээд бол. Доонуудаа өөрөө зохиодог. Тийм өөрөө зохиодог тий. Дүүн юу штэ. Бүр багасаа манай ээж чинь уран зохиолын багш байсан. Тэгээд багасаа нэг шүлэг бичиж мичээл ингээл оролддог байжгаад дуу хийх хүсэл бол нэг 14-5 оноос итгэл орсон гэх юм уу? Итгэдэг болсон өөртөө чадах юм байна гэд. Тэгэл 14-5 оноос хойш өгч нэг 10 жил юм уу? Үг бичээд тэгээд аян дээр ингээд нагаа дуу хийгээд 10 жил болчих. Эхний ээлжинд нэг хүмүүс чинь ингээд болж байгаагаа ч мэдэхгүй болохгүй байгаагаа ч мэдэхгүй тийм ээ. Тийм. Ямар ч л байсан нэг юм хийчээд хамгийн түрүүнд хүнд үзүүлж ирсэн бэ? Баянаад. Тийм. Тийм. Баянаад үзүүлчихсэн. Тэгээ баянаад амар таалагдаа. Тэгээ битээш нэг хамтлаг болчихсон байхгүй. Тэгээ тэрнээс цаашаа гэвэл яг хийсэн юм энэ гоё юм болов муухай юм болов гэдгийг мэдэхгүй байжгаад оппозитын инэрлэх маань нэлээд сайн чиглүүлж өгсөн гэж боддог юм бол. Тийм тэгэл гоё байна гэдгийг хэлээл гоё юм гэж юм байт юм байна. Тэгэл мэдрэл цааш явсан та. Инэрл баг тэгвэл нөгөө баг метр маягтай ороод коуч шүү дээ. Коуч маягтай ороод ирсэн биз дээ. Тэгсэн. Яг зориод за шууд хоёулаа хамтлаг болоод хусъя гэдэг нь Юу штэ. Олон доонод байт юм аа. Бид хоёр чинь 3 удаа фейлдэд хийсэн юмнууд нөөцөнд нь таалагдах байлаад хүнд хүрэхгүй. Тэгээд 4 дахь оролдлого чинь могжоо байхгүй. Хамгийн анхны дуу маань билүүчи инэрлэх төрөгч бичүүл хийчихсэн. Тэгээд тэр нь хүнд хүрээ тэгээд итгэл ороод тэндээс л юм заа хоёул эзэм шахах юм байна гэл. Тэгэл ганган цагаа юу. Тэгээд син гэдэг нэг уран бүтээл дуу байгаа. Тэгээд ганган цаг. Яг нэг 2 сарын зайтай гардаг байх шүү тэр хорч. Өнөөдөр бол гангвей хамтлаг бол 2 бүтэн цомогтой 2 бие даасан тоглолттой. Одоо 3 дахь нь тийм 2 тийм зөв. Тийм. Жижиг 2 хийгээд тэгээд одоо хамгийн том тоглолт юм. Тийм. Хоёлаа 24-ийнхээ тоглолтыг нэг жоохон дэлгэрүүлээд үзэгчтэй яриа л да. Тийм хаана болох вэ? Тийм төв цэнгэл төхөөрөлөнд 2025 оны 5 сарын 24-нд гангвей хамтлагийн касета гэдэг нэртэй бүрийн хэмжээний бие даасан концерт болно. Тэрэнд нь одоо Казахстан улсаас Адам гэдэг артист ирж байгаа. Тэгээд Сүмхуар Сарюна одоо эхнээсээ зочин артистуудаа зарлаад эхэлсэн байна. Нийтдээ нэг 25-6 артистууд оролцох төлөвлөгөөтэй. Ер нь бол гэрээ хийгдсэн баг. Тэгээ хүмүүс тэр лайн ап их чухал баг шүү гэлээ. Тэгээ 26 артист ирнэ. Та өөд байхгүй байх талаас л нэлээ хичээж ажиллаж байна да. Зоригтой байна те шууд цэнгэлтгэхэд гэдэг. Тийм тэгээд ер нь бодож нэлээд бодсон уу? Нэлээд бодож явсан. Тэгээд болоогүй ч юм болов хүмүүс хүлээн зөвшөөрч байгаа юм болов энэ тэрэгэл янз бүрийн бодсон. Хийх хэрэгтэй юм шиг санагдлаа штэ энэ жил өвөл манай нэг ах маань тэгэл зоригжуулаад Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангийг төгсөөд гараад ирснийхээ дараа жүжигчнийхээ ажилд илүү сонирхолтой байлгүй нэг бол яг одоо энэ дуу хөгжмийн урсгалтай илүү сонирхолтой уран бүтээл хийж явж байгаа юм. Юу яах вэ юу л да. Угаасаа жүжигчний мэргэжлийг анх сонгоод соёл урлагийн их сургуульд ороод дурлаад жүжигчин болно гэж явж ирсэн. Тэгээд дундаас нэг хүний сонголт гэдэг юм чи өөрчлөгддөг шүү дээ. Тэгэнгүүт хөгжимлөг би ч угаасаа хөгжим театрын жүжигчний анги гэхгүй. Тэгээ хөгжим гэдэг зүйлд илүү их татагдаад тэгээ одоогоор бол яг л хөгжимд бүх сэтгэл зүрхээ зориулж ажиллаж байгаа. Гэхдээ кино гэх юм бол бас дуртай. Үнэхээр дуртай. Тэгэл жүжиглэх юм бол тэгээд жүжиглэх кино минонд оролцож тоглох юм бол хичээгээд ажилтдаг. Ер нь л чин сэтгэлээс. Тоглолтоо касетэ гэж нэрлэснийх нь учир нь юу вэ? Бид хоёр нөгөө кино гарсан. Тийм кино гарсан. Тэгээд дуунууд хийгдсэн. Тэгэл нэг амар учир шалтгаан байхгүй. Тийм зүгээр л гоё санагдал бид хоёрт. Тэгэл касетэгээл өгсөн. Анхны юмнуудтайгаа адилхан анхны киногоо тэгж нэрлсэн юм чинь тэрэг. Буруу юм ярьж байна. Касета гэдэг чинь дунд нь бас нэг юм найруулга байгаа. Баяна өөрөө тоглолтын найруулгыг өөрөө ерөнхий найруулга хийж байгаа байхгүй. Тэгээд касета гэж нэрлээд одоо юу гэдэг чинь он цаг хугацаагаар хөвөрдөг ч юм уу тэ нэг тийм синематик найруулга байгаа юм шиг л тоглолтын мьюзикл шиг. Тэгээд тийм учраас бас тэгж өгсөн байж магадгүй цаатах гэж бодлоо. Бас их сонирхолтой санагч байна. Баяна өөрөө найруулга хийж байгаа. Тийм.
үнэхээр амар ядарч байгаа. Бүх юм олон талаас нь бодвол. Садгаж чинь нэг ган спорт төр битүүр таардаг байхгүй. Нөгөө чи хөвчлэг ингээл боксын дасгал хийгээл ойрч харагдахгүй л хэлээ л дээ. Харахгүй их ажилтаа байгаа. Тэгж мэгэл ингээл айгүй юм факт шатсан нэг ирч хүчтэй хүн явдгийг шаачлаа гэлээ. Тэгээд сая нэг сараас хоошоо одоо тасралтгүй 5 сар өдрөө болгоо уулзаад одоо битээр бүр байрлаад 1 сар хамтанд ирчин. Тэгээд яг ингээд хүн ч нөгөө хажууд байгаа хүнээ ингээл цуг явах хэрэгтэй. Угаасаа л яг нэг хүн шиг болцсон ингээл цуг ингээл яваад байдаг шүү дээ. Тэр үед нь анзаардаггүй юм байна. Тэгээ яг 5 сарын хугацаанд түлхүү ингээд яг нүрээ хараад уран бүтээлүүдээ ингээ ярилцаа. Чи яагаад вэ? Би ингээд байна. Тэгээд ингээд ингээ ярилцаад байхаар нэгнэрээ илүү их бахархдаг болт юм байна. Тэгээд баянагаар бахархах сэтгэл маань одоо илүү их болсон гэх юм уу? Бахархаж байгаа. Ер нь тоглолт хамт хийж байгаа хүмүүсээр бүгднгээр нь бахархаж байгаа. 20 онд би чиний нэг ярилцлагыг уншиж байсан. Миний одоо түргэн зангаас болооч гэдэг үү. Агүй хамтлаг тарлаа гэсэн нэг тийм ярилцлага өгч ирсэн. Тэр яагаад гэсэн. 5 жилийн өмнө юм уу те? Тийм баг 5 жил. 5 жил. Тэр яахаа тэгэл. Нөгөө нэг цаадах чинь харваа сайхан залуу олдохоо болчихдог байхгүй. Тэнгүүд би ингэ студ дээр ингэ суугаад байдаг. Чи хамтлагийнхаа дуу муу яах вэ нэтрэгээд нэг хэсэг явж байгаа л нэг ч олон ч удаа тгийгүй. Тэгээ би чи яах вэ? Жохон ааш муутай нөхөр байлаа. Тэгээд гинтл нэг өдөр цаацад болио л би өөрөө шийдээд баянат чилээ. Цаадах чи мэдээгүй нэг өдөр юу яриад байгаа юм бэ гэцэл явчихсан. Тэгэл би шийдэл нэг сүртэй ч юм болов. Ирэх ирэхгүй дээрээс болол ангийн нөгөө эрц бүртгэдэг шиг жаа чистнэ яах гал. Тэгсэн чинь дуу бол тэгж явдаг л нэлээ. Яг зүгээр өөрийгөө буруутгах байгаа боловч яг тухайн цаг үе мөчөө бодох юм бол тэр бол хүний өөрийн зөв чинэл зүйл байдаг шүү дээ. Тухайн мөчтэй. Тэгээ одоо ингээд харангуй дотор чи хоёр муудалцлаа. Нуцаар ингэ тэр болгон чи бит хоёрыг улам ингээд нэгтгсэн юм шиг надад санагдчих. Наадах чинь тэгэхээр энэ ингэхээр ингэчдэг те гэдгийг илүү мэдээд чинь. Ер нь тийм болцсон. Одоо бол баргийн юм дээр муудалцаад одоо юу вэ? Тэгэхгүй баха гэж бодож байгаа. Насан турштай л. Студийн тэр нэг юм комфорт зон яг өөрөө ингээд зөвхөн ингээд яг нэг тийм нэг ертөнц байдаг те яг ингээд студид орд ингээд өөр юу ч яахгүй гэл өөрийгөө тусгаарлаа. Тийм ертөнцөөр хэр удаан амьдэрсэн бэ? Саяны 5 сараас босод битэн бүгд нь л тийм эсэ. Тэгэл ингээл шоудаж маудал гарч ороод ууж идэл хүн амтантай нэгдсэн гэх үе бол байна. Гэхдээ голцоо ер нь бол өглөөс сэрэл унтахын өрөө ингээд студ болгосон бүгдийг нь акустик болгоод сэрэл хувцаач өмсгөө нүрэж байхгүй шоу суугаал. Яг буцаал жоохон унтаал шоудах юм байвал гар шоучл буцаж орж ирэл. Ер нь бол нэг 2-3 жил тийм амьдралаар амьдэрсэн. Хөөддгүүл юм байлээ те. Би бас яг нэлээд олон жил тэгж амьдэрсэн. Ерөөсөө яг босоол 4 цаг унтаал таг босоол компьютер дээр. Тэгэл ингээл монтаж яаж суугаал гэл тэгэл яхаа ингээл угаасаа нэг хүний биеийн нэг юм сэргэлт авах юу чи ингээд нэг айжмдаа байдаг шин. Эхлээд айгу хүнд толгой тарах амар хүнд бодол хүнд бүх зүйл ингээд ингэж явсаар байгаа тэгээд орой гів сэрэг болчихдээ. Тийм. Хонгор сэрэг унтгаа болчихдээ. Тэгээ унтгаа болчихдээ. Шар шуу болчихдээ тий. Наач бас зөвүүн ертөнц шүү. Тэгээд яг тэр ертөнцөөс намайг бодоод ковид салгасан. Тийм үү. Намайг яг тийм амьдрал руу ковид оруулсан хэрэг. Ямар сони так гэл одоо угсаа гарч оруулахгүй тэгээ байчихсан шүү дээ. Тэгэнгүүт ямар ч студ байхгүй хөргөлтөр хоум студийн юмнууд захиалж аваад тэгэл яг над нөгөө нэг булам бий болж байгаа хэрэг. Тэгэл унтахын өрөөнд ороод тийм ирсэн. Тэгээд өрөөнөөсөө гарахаа байлаа. Тэгэхээр надад тусалсан. Яг үнэ тусалсан гэж байгаа чи гоё. Тухайн үедээ яг тийм ингэж юм комфорт зонд ингэ байж байхдаа бүтээмжтэй ч юм шиг бүтээмжгүй ч юм шиг нэг тийм байхгүй юу? Тийм. Нэг тийм бүтээгээд байгаа ч юм шиг, бүтээхгүй байгаа ч юм шиг, ажиллаж байгаа ч юм шиг, ажиллахгүй байгаа ч юм шиг тэгсэн мөртлөө яг тэрэнд ингээл дарагдаал ингээл яг нэг тийм нөгөө тамхины өрөөнд дотор суугаад байгаа юм шиг хэлнэ. Тэгэхдээ одоо ингээд бодохоор яг тэр чинь нөгөө нэг юм даяанчилж исэн үе шиг одооны амжилт чинь зөв үү? Миний ойлгож байна. Тийм, ер нь бол зөв тий. Яг юу хийгээд байгаагаа мэдхээ болждөг үе
байсан. Надаа нэг ингээд харсан чинь 60 хэдэн дөө 2 сарын дотор яг 64 5 дөө байсан. Тэгэл эхнээс нэгээ сонсоод үзэнгүүт зүгээр ингээд өдрийн тэмдэглэл бичиж байгаа юм шиг юмнууд хийцэн байгаа байхгүй. Тэгээд тэд нь дуу байгаад байдаг. Цацчингууд гол нь би нэг олон хүнд хүргэх ёстой шүү дээ. Тэгвэл яг л миний амьдралын яг нөгөө нэг одоо юу гэдгийг яг миний амьдрал байгаад байгаа байхгүй тийм. Хүмүүст хүрэх үгүй тодорхой биш. Тэгээд нэг чанартай ч юм уу гэхээр чанартай ч биш. Чанаргүй юм уу гэхээр чанаргүй биш. Тэгэл ойлгохоо болол тэр дундаас шигшээл нэг тийм. Заагангаа ингээд тавьчих те. Алтан гац рестораны маань хоол орж ирж байна. Загангаа юу ягараа. Манай нэвтрүүлэгтээ хамтарч ажилладаг үндэсний манлай үйлдвэр Vitaфитийн гоё цай байх шиг байна. Энэ чинь даруулга сайхан. Гоё цай юм болцсон юм тий. Тий, шин савлгаатай ийм болсон. Миний багш хэрэгслүүд чи энэ хундагнууд шүү. Эднэрийг ордоо тавьж аваад л ерөөсөө. Би сая ингээд яриан дээрээс чинь тэгэж асуумаар санагдчихлээ. Ингээд 60-аад дуу. Өдрийн тэмдэглэл шиг бараг дуунууд гэл ингэж шүү дээ. Тийм. Магадгүй тэр чинь тийм нөгөө тоон их болохоор чинь хоорондоо адилхан болох магадлал нь өсөөд явчих шүү дээ. Ер нь бол тэр 60 хэд дундаас таалагдсан нэг 27 ширхэгтэй байдаг байхгүй. Яг надад таалагддаг. Тэгээд ингээд тэр дуунуудаа одоо эргээд ингээд сонсонгууд амар их ганцаардчихсэн, амар их үгүйсгэгдэжсэн, дутуу үнэлэгдэжсэн уууд юм маань. Тийм бүгд нэг баг адилхан шахуу өгнөттэй дуунууд. Тэгэнгүүтээ тэдрийг илэрхийлэхдээ би 27 ширхэг өөр янзаар, өөр аян дээр, өөр одоо характераар, харизмаар дуулцсан байдаг байхгүй. Тэр нь нэг дууга 27 удаа дуулахдаа өөр бөмбөр өөр сэтгэл зүгээр ингээд дуулсан юм шиг надад одоо ингээд санагдаад байдаг. Олон талаас нь өөрийгөө харцсан юм шиг. Тэгээд тэр нь миний давуу тал болоод ер нь бол өөрийгөө тодорхойлж дотоод сөүлдээ бол өөрийгөө тодорхойлцсон гэж боддог. Яг өөрийгөө маш олон талаас харсан. Тэгээ би бүр шүн зүүдлэх зүүд олдохгүй байна гэж хүнд одоо байд юм бах та. Яг өөрийгөө студийнхаа ардталд ингээд сууж ин яг энэ өрөөнд дотроо гээд тэгж зүүдлээс сэрээд яг тэнцэнэ ингээд өөрөө байждаг. Тийм болчихсон сүултээ. Зүүдэн дотроо өртлөө юм зүгээр сууж байгаагаа зүүдэлч мэдлээд тийм болчихсон. Сая хэлж штэ ганцаардал гэдэг тийм. Ганцаараа байх хоёр бол өөр л дөө тийм ээ. Ганцаараа байх чинь бол ер нь бол уран бүтээлч хүн бол ганцаараа байж ижил төвлөрдөг шүү дээ. Тэр үеэс хойшоо ганцаараа байх илүү дуртай болцсон байлаа. Тэгжиж илүү төвлөрж л байгаа л да. Төвлөрөхтэй гол нь биш юм шиг надад санагдсан. За. Одоо юу гэх юм те. Намайг ингээд хүмүүс ойлгохгүй байгаа газар байснаас ганцаараа байсан дээр гэдэг ч юм. Тийм бодол надад өгсөн байхгүй. Тэгэнгүүт хайдаа бас нөө хинч үгүй байх хайдаа бас муухай санагддаг. Ганцаардл гэдэг юм бол би яг так гэж яг гоё оновчтой хариулт бол өгч чадахгүй. Гэхдээ жоохон бодоодох тэгвэл гайг баха. Нөгөө том сэтгэгчид бол жишээ нь Жан Пол Сартр бол одоо ч гэсэн би ганцаардлаас жинхэнэ уран бүтээл төрхнө гэдэгт итгэдгээ гэж одоо амьдралынхаа одоо уран бүтээлийнхээ нэгэн нас хэвээс үедээ хэлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг ер нь бол ялангуяа ийм креатив ажилд бол ганцаардал маш чухал юм шүү. Тийм юм байна. Нөгөө нэг ганцаардал намайг ганцаардуулаагүй юм байна. Ганцаардал гэдэг зүйл намайг ганцаардуулаагүй. Ганцаардалтайгаа цуг байсан гэх юм уу? Тэгэнгүүт амар их юм гарсан болов. Тийм л. За хоёлаа алтан гацсынхаа хоол орж ирсэн дээр сайхан халуун дээр нь хоолоо урдаа тавьж яваад. За хавирганы цуглуулга багш жоохон ойртолчтой байгаа. За Хонконгийн алдарт Weibo брэндийг та бүхэнд танилцуулж байна. Weibo нь дэлхийн 40 гаруй улсад өөрийн албан ёсны борлуулагч салбаруудтай байдаг. Монголд ч бас албан ёсны эрхтэйгээр бодлогооддаг. Хэрвээ та Weibo-г сонирхож байгаа бол Teddy төвийн 3 давхарт байрлах 36 тоо салбар руу зориорой. За мөн компьютер ландын 1 давхарт 110 тоотыг зориорой. За мөн Weibo гэх юм маань орон нутаг болон Монгол орон даяар
Хөв хүн болон байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгаа юм байна шүү. Та яг доор харагдаж байгаа утсаар холбогдоод бие биентэй холбогдоорой. Одоо нөгөө гэрээ студич хэвээрээ байж л байгаа юу? Байж л байгаа. Яг чиний нөгөө нэг тухтай орох дуртай орчин. Одоо голцоо орчин бол гарахаа болчтой учраас тэрийг мэдж байгаа учраас ингээд орохоос ер нь бол цааргалаад байна. Ороо суучих юм бол тэгээд бүр тэнцэнээс гармааргүй санагдаад ажил мажлуудаа пялж мэлээ. За байж одлоо олчлаа гэж тэрэг. Бодоол юм суугаал ингээд хийгээл гоё төвчөөс. Харьцангуй харихгүй байна. Манайс юу найдлах юм шүү. Би ч гэсэн ингэ л гэдэг ш. Нэг ажлыг барьж авахгүй ингээд тойр зүхтааж байгаа. Нэг бариад авахаар эзэс тавьдаггүй. Тэ? Тэгээд тэр жигтэй зургалтаа зүтгэжтэй. За би энийг бол чадах юм байна. Яг шаачих юм байна гэж бодох юм бол Монгол эрэгтэй хүнд ер нь бол чадахгүй юм бол байхгүй юм бэл. Яг итгэж юм бол өөртөө. Би энэ чадах юм байна. Тэгж бас мэдэрсэн. Би одоо ингээл дуунуудаа ийм гоё дуургаж чадахгүй, гоё дуу хийж чадахгүй, сайхан шүлэг бичиж чадахгүй гэж боддог ус итгэдэггүй ус өөртөө. Тэгээ итгээд ихсэн чинь бас шал ондоо дэвшилт гарч ирсэн. Тэнгүүд өөртөө итгэх итгэл ганцаардаж ганцаараа байж сурах морох гэдэг чинь мэн зэнийг ер нь бол энд авчирсан шүү. Ер нь ямар шүү хүү байсан бэ? Айлын ганцхгүй бэ? Тэгэл ер нь эрэхтүү 3 ахтайгаа цуг, наах цагтайгаа цугссан. Гэтэ айлын ганц шиг өссөн юм уу? Айлын баг шиг л байсан юм. Ер нь бол сахилгагүй дураараа. Гэтэ суур өмжл бол маш сайн гэж боддог өөрийгөө. Тэгээд амар 10 жил бага анги мангида охтуудтай их нийлдэг хөвгтэйсэн. Угаасаа нэ. Жогон охтуудтай. Жогон охтууд гэнэ. Угаасаа 5-6 дахь ангич тэгэл охтуудтай нийлээл. Тэгээ явждаг гэсэн. Миний найзууд дотор ч ихсэн айлын ганцууд зөндөлтөө. Айлын ганц болон айлын багууд их ойролцоо адилхан байдаг юм шиг надад санагдаад байдаг юм. Ер нь нэг тийм жоохон айцсгүй юм шиг. Одоо би баг хүүгээ харахаар тийм загинж багийнхаа урдаас ингэ тоглож байгаа байлгүй гэсэн харцаа хараад байдаг байхгүй. Айц би айдаг юмнууд ер нь бол аимхай. Зүгээр тэгж харагдахыг тийм байхыг хүсдэггүй. Айлан ганц учраас. Би одоо ингээ айгаад ингээ байж юм л ээж маань яах. Одоо охинтой дүүн охинтой 5 настай. Би одоо ингээ айгаад энийг хийж чадахгүй бол Ганбатын гэлбэ гэдэг нэг охин гарч ирж шүү дээ. Танаа аав чинь тийм байсан шүү дээ. Гэ ярихыг өнхөр хүсдэг. Тийм учраас айжсэн ч артан цаавал гарна. Шантарсан ч босоод ирнэ. Гэж л бодол явдаг болчих. Та нарын үед соёлын сургууль шалгалт өгөөд орж явахад бас яг тийм 2-3 төр аваад тийм хатуу үе байсан хэвээрээ олон этнод шалгалт өгдөг. Хэвээр байсан. Тэгээд би бүр хамгийн доороос нэгт орчихсон. Тийм. Тэгж орчихсон. Тэгэл тэр маань бас намайг бас сууст амар их юм хэлгсэн. Хамгийн доор нь орсон байж чи одоо л харуул өөртөө чи доор нь орох хэсгүй байсан гэдэг өөртөө хэлээл. Тэгэл завгүй ингээл хөгжил яваал нэлээ их юм сурсан соёлын сургуулиас Батнайрамдлаг шинх баяр гэж Амгланбаатар гэж. Ангийн багш чинь болохоор Батнайрамдлаг гэж. Найрамдлаг. Тэгээ нэр авш ажиллаа 3 дугаар курст багт маань өгөөд амгаагч маа төгсчихсэн. Баянат хоёр ч хоёр өөр анги тий? Нэг анги. Нэг анги үү? Манай ангийн дараа болж шүү дээ Баяна. Тий. Гэхдээ ингээд амчиг байдаг тий ингээд би ч гэсэн ангийнхаа хүүхдтэй студ байгуулж лээсэн суус 3 дугаар курс байхдаа. Амтшгүй ингээд холбогдоод vibe нээлтдэг тийм ээ ярилцдаг тэгээд ингээд хаяа нэг залуучууд барьвал маягаад ингээд яг санаа нийлээл хамгийн сүүлд нэг хоёр дахь наулдсан ингэж гсэн байж идэг тийм. Тэгж явсаар гад нийлчдэг юм бэ тий. Миний муу найз цогоо гэдэг одоо Канадад амьдарч байгаа. Баянат хоёр бол бас л тэгсэн л байна. Яг л тэгсэн. Тэгэл 7-8 л бас нэг студ гэд гарсан юм аа. Тэгэл за хоёлаа харах уу. Эхлээд төрүүлээд эхэлж байна ч кино минь гэдэг явж хоёлаа дуу эхлэв. Шаах. Тэгэл нэг өдөр төс гэж хэлээл. За битээр хамтлаг байгууллаа. Та дүүгээс дуулна гэж бодлоо юм чинь. Эхэлж ийгээл 5 жилийн дараа уулзъя гарсан. Одоо дараа жил уулзах юм шиг л. Одоо нэг манай онхоош байна, самдаа байна, үгээ.
Та нар чинь нэг үе Тийм. тийм. Тэгээ одоо өөр чинь юм байт юм. Баяна бит хоёр байна. Өөр чинь юм байд үлээ. Тэр нэг 10 хэдэн хүмүүс байт юм аа. Тэгээ тал талдаа гоё л явцгач. Дараа жил уулзаад нэг кино хийх гэсэн. Тэмд нэг хийхгүй л байгаа юм. Тийм олон ааштай хүмүүс ахаа цагтнаас аслаа. Яг нөгөө юу яадаг ш ганга. Хурим дээр нэг хурмын хөтлөгч ингээл хүмүүсийгээ татуулах гал ингээл байнга за одоо өргөний тал юу гэдэг шиг би чи яг адам цээрээ нэвтрүүлгээ чи нэг за гэл ингээд зочинтой энийгээл явуулж ивэл сайхан. Ер нь энэ алкохолны тал дээр ганга хэрэглээ ямар байдаг вэ? Одоо насны юм байлгүй нөө яг бүгд л адилхан байгаа. Ер нь бол тэгэл шоот нь нарийн цэнгэн гэдэг юм бол хэрэг сэтрээд байгаа юм шиг санагдчихэв миний хувьд бол. Тэгж л их гарч орж ин да. Тэгээд гарч орох болгонд л маш олон залуучууд байж идэг учраас тэгэл бүгд нэг адилхан бах уу. Яг 25 оноос болохоор тэгээд тэгтээ бас айдас байгаа. Хэтрүүлж болохгүй тий. Хэтрүүлээд хэрэг тарьж исэн үеч байгаа болохоор тэгээд Энэ тэрүүгээр ингээл ороод за клуб лавд ороод ингээл явган гутлаа гайгүй байна гэл яг ингээл бүр нэг ихний нэг шинхэн сонхон дээрээ гэдэг шиг тэндээс авсан мэдрэмжээ хаваалцаач. Тийм гангаан цаан гарч мараал. Тэгээ нөгөө гэртээ харимааргүй санагдаад төгөлчт юм лээ. Хин намайг харах нь вэ? Хин намайг таних нь таньж нь танихгүй нь гэдэг нь одоо нэг кайфтай мэдрэмж болоод төрчих жоохгүй ингээ хараад ингээд л. Тэгэл гадуур явмаар санагдал. Алхаж явмаар санагдал. Энэ тэргээр алхмаар санагдал. Нэг тийм л юм байсан да. Тэгэл сүүлдээ тэгэл би одоо ямар атцаа хийгээд байгаа юм болоо гэж бодлоо. Тийм байсан. Тэнд явж байхдаа тэгж байгаа юм чинь нэг уран бүтээлийнхээ доорх комментуудыг бас тийм тэр нь бүр ингээд л нэгжээ. Тэрнээс бол сэтгэл санаагаар унаад. Тэрнээс болж дуу муу хийх хүсэл мүсэл байхгүй болж болоо. Тийм үе байс тэгэл яг өсвөр үе дээр л юм чинь хүчтэй нөлөөсөн баг. Гэтэ одоо бол харьцангуй гайгүй. Нэг нь чийдсэн, нэг нь сонгосон замаа тэгэл юу гэж үгүйсгэл байх уу. Гэхдээ та хэдийн үе бол гоё ухаатай юм аа. Манайд чинь бол яг тэгэл бас бараг л 10-аад жил хөвсөлж иж явсан үе бол байгаа шүү дээ. Ах нар алдаг байсан бахаа. Ямар аа. Гэтэ та нар чинь бол илүү бас их гоё байгаад байна шүү дээ. Ингээл бүр хизээ язаа нэ ингээд айгу богинохон хугацаанд айгу олон зүйлийг ойлгочод байгаа байхгүй юу? Таад бол бид нар чинь бол их урт явж иж ойлгосон шүү дээ. Мэдхгүй намайг бол ээж мэж тэгээ шууд орхицсан шүү дээ. Тэгэл би ер нь тэгэл бүгдийг өөрөө таньж мэдсэн дээ. Болохгүй юм болох юм бол ах нараас асуу, ээжээс асуу. Алдах үед маань тэдний хажууд иргэд байсан чи ингэх эсгүй байсан, тэгэх эсгүй байсан гэдгийг бол хэлж өгсөн. Тэрнээс биш байнга ингээл одоо ингэдэг инээ тэр гэхгүйгээр бүгдийг ингээ харьцангуй өсвөр насндаа өсөж явах явцдаа ганцаараа ингээд яваад бие даагаад ингээ сурцсан болохоор хойноо хэрэг болсон юм шиг байна. Ганцаараа л яваал тэгэл байсан болохоор. Наадах чи харин эрэгтэй хүнд бол хамгийн давуу тал واخгүй. Ээж чинь бол ухаантай юм ихтэй. Ягаад тэгэхээр эрэгтэй хүүхдийг бол эрт биеийн даалгах хэрэгтэй байдаг юм байна л да. Одоо англичуудын нэг бичсэн тэр нөгөө Чингис хааны судалгааны юм дээр байдаг шүү дээ. Чингис хаан бол нөгөө нэг ихийн дарлал гэдэг дарлал гэдэг нь зөв орчуулах юм уу ч юм уу санагдахгүй байна. Ер нь зөвхөн ихийн хамаарлаас 11 настайдаа гарсан гэдэг шүү дээ. Шууд бихтрийг харуулж алаад өөлийн ижи бол чи одоо эцэг нэгтэй бихтэртэйгээ ингэж модалцж болохгүй нэ тэргээл хилээлсэн тэгтэл хасартайгаар нийлж байгаа л харвал алчдаг шүү. Тэр чинь ерөөсөө 11 настайдаа ихийн дарлалаас гарсан гэж байна. Бүх насаараа ээжтэйгээ ингэж яод идэг хүмүүс байдаг шүү. Тийм байдаг. Би бол тэгээгүй гэхдээ ээжигээ бол байнга бодож явдаг. За хоёлоо. Үнсиймээ. За камерын урд өчнөө л болоо да сүүлийн 4 сар. Өөрөөгөө тэгээ сүүлд үзэхэр нэлээд эвгүй гаргалаа да би чи. За эвгүй гар. Хадам цэвэрийн нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгч Сүндэр группийн Германы номер 1 360 Хадам цэвэрийн нэвтрүүлгийн ивент итгэгч хамтран ажиллагч Польшийн Алдарт Зубровка. Хадам цэвэрийн нэвтрүүлгийн ивент итгэгч хамтран ажиллагч Русский стандарт
Халамж байрны нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч үндэсний мандаа үйлдвэр Vitafit. Халамж байрны нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч доктор Essent. Халамж байрны нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Японд үйлдвэрлэсэн whisky highball Meridew. Халамж байрны нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Shinsegae Med Condition brand. Ганг бай гэдэг чинь бол ерөөсөө ганга байна л гэж байгаа юм. Тий. Ганга байна нийлэнгүүд их шиг наваал ганг бай болох шүү дээ. Тэгээ нөө учир дутагдaltaй талууд олон байд юм шиг байна. Сүүлийн үед сонсоод байхад үзэн ядагчч ихссэн юм шиг байна. Тэгэл харцангуй ойлгол яваад байна да. Хүмүүс сонсогчдойгоо найзуудтайгаа хамт үеийнхээ уран бүтээлчдийг бас ойлгох гэж хичээх юм уу? Энд хүртэл хамгийн одоо өнөөдрийг хүртэл өөрөө чи бас нэлээд зовоож шавхаж ягаад ч болохгүй эсвэл бол заримдаа урж хайчаад дахиад хэлсэн ч гэдэг юм тийм ээ. Тэр уран бүтээлээ нэрлүүл. Тийм юм харин байдаггүй. Дүүн багасаа бичсэн дэвтрүүдээ ингээд цуглуулах юм бол нэг ингээд өрхөд нэг ийм хитэн дэвтэр байгаа. Тэгээд дээдл нэг ийм ууцтай тэгээд битүү шүлэг дандаа шүлэг. Тэгэхээр шүлэг мүлэг үг бичих мичих тал дээр бол ер нь бол айгаад байдаггүй. Ураа тайвал ураа тайны л ямар дуусах гэж байгаа үг биш гэж бодлоо. Үг мөгөн дээр нэг тэгж байгаагүй учраас дуунуудаа харьцангуй хурдан тосгочдөг. Гол нөгөө яг тэр тухайн үед ингэ мэдэрч байгаа сэтгэл хөдлөл маань алга болчих вэ гэхээс айгаад нэг ихлүүлээд гоё юм ихлүүлчихэд завгүй байж та нэг юм бодогдонгууд нь за энийг гяс бичиж байгаарэ гэдэг. Тэгээ бичингүүд нөгөө мэдрэмжээ ажлаа бүтээчээд хүрээд ирэнгүүд vibe нь алга болчихно гэхээс би айгаад тэгээ шууд суучихдаг байхгүй. Бан нөгөө нэг мэдрэмжээ авч үлдээд тэгээд буцаа сонсохдоо тэр мэдрэмжээ буцаад яг авч чадчихэв үгүй юу гэдэг тэр сайн дуулсан байна. Жохон ингэчлээдэ гэж би бол өөрөө тэгэж одоо шүүдэг болсон. Тухайн үед ингээд хийж исэн мэдрэмж сонсох болгон надад орж ирж байна гэдгийг өөрөө сонсч шүүдэг. Хүмүүс одоо ямар талаар нь таашаадгийг нь бол мэдэхгүй байна. Би бол сайн миний тэр дуу маань бол сайн 20,000 хүн сонссон байсан ч миний тэр мэдрэмж буцаад ирж явах юм бол би тэр өөрийнхөө хувьд сайн дуу гэж л. Ингэдэг юм байл да ингээд альва нэг хоббир хоод ингээд байж явахтаа айгуу гоё юм креатив сэтгэлгээтэй байдаг. Би тэр чи яг ингээд хинийч хамааралгүйгээр л өөрөө л хийж байгаа шүү дээ тийм. Өөрөө л ингээд зүгээр. Тэр тодорхой хэмжээр нөгөө нэг хобби чинь ажил төвшөнд болж ирээд хариуцлагатай болоод дахиад давхар нөгөөдхөрөө орлого олоод тэгээд бүр ингээд магадгүй бизнес болоод эренгууд креатив зүйл нь унаад эхэлдэг. Дээрээс нь дахиад дарамт бий болж эхэлдэг. Шаардлага, ажлын шаардлага, хариуцлага дарамт бий болж эхэлдэг. Тэгэн гут нөгөө бүтээлч байдал нь бий болоод сүүлдээ заримдаа нөгөөдхөөс салах марж юм шиг. Эхэндээ бол чиний үг бичих тийм ээ дуу хийх, хөгжим хийх энэ зүйл чинь хобби төвшөнд байлаа шүү дээ тийм. Хобби төвшөнд байхдаа гоё юмнууд ингээ хийгээд яавал ч яах те алдах юм байхгүй олох ч байхгүй гоё юм хийчих гэж боддог гэсэн сэтгэлээр хийсэн хитэн доонууд маань байна. Сайхан уран бүтээлүүд байдаг. Тэгээ сүүл рүүгээ нөгөөдхөр мөнгө олоод нөгөөдөгч намайг ингээд хүмүүс таниулаад те тийм болоод тийм цаг хугацаа ирэх үед мөнгөний төлөө хийжсэн доонууд ч байдаг. Тэгээд буцаад би юуны төлөө энэ дууг сонгоод ямар утга учир чамд хэрэгтэй учраас энийг хийж байгаа вэ гэдгээ бодонгууд нөгөө мөнгөний төлөө хийсэн доонуудаа үзий ядаж эхэлж байгаа байхгүй. Тэр цаг хугацаа. Тэгээ буцаагаад одоо уран бүтээлийн хийхдээ бол надаа юу ч юмгүй. Надаа юу ч хэрэггүй гэл панк гэл бараг шалтан сууж байгаа дуу муу хийдэг. Тэгэл яг өөрийнхоороо байж байгаа л дуу хийгээл тэгэл сүулт нэгээ сонсох нь гэдэг чинь мөнгнөөс илүү таашаал байхгүй. Энэ надад бүх юмыг өгж байгаа. Өгнө. Энэ хөгжим гэдэг зүйл алдар нэр хүнд одоо ингээд мөнгө төгрөг те миний ирээдүйн баталгааг өгж байгаа гэдэг. Гэхдээ би энэ дууг гоё хийчих юм бол тэр маань нэмэгдэнэ гэж би мэдж байгаа ч гэсэн яг тэр тухайн үед өгсөн баас нэрээ мөнгөгүй болно гэдэг бодлоо илүү их ингэж өөрийгөө тижээж агаад хинч биш болж байгаа дуу байдаг. Буцаад. Тим юм сурлаа асуулт. Тэгэхгүй болохоор ч одоо нэг за энийг ингэж болчвол хүмүүс таалагдах болов яах вэ? За миний дээр комент орж ирээд наа ингэсэн байсан да гэж бодохоор л шал тэнэг зүйл боловч байгаа. Яг би биш байхаа болоод эхэлж байна. Гэж итгэл тэгэл үзэгчдийг дагаад ч гэдэг юм уу эсвэл бол сонсогчдоо дагаад эхлэхээр л буруудчихдээ юм шүү. Тийм, харин тийм юм билээ. Би тэгтээ яг одоогийн төвшөнд бол би хүн таалагдчих чадна. Би бүр таалагдахгүй байж чадна. Тэгтээ яг одоогийн хийж байгаа уран бүтээлүүд маань бол цэвэр бий. Таалагдахын тулд биш, таалагдахгүй байхын тулд биш, хин нэг үзэн ядаж биш.
хин нэгэнд одоо туйлширч биш. Тэгж хийгээгүй уран бүтээлүүд яг цэвэр гангаа явж байгаа. Цэвэр ганг бай уран бүтээлж явж байгаа. Тийм учраас жоохон бардан байдаг гэсэн. Дэлхийн кино урлагийг ярих юм бол ингээд нэг юм үечлэлээр ингээд төрөл жанр ингээд солигдоод байдаг. Одоо 90-ад оны үед бол нэг юм баахан боёо кино гардаг байл штэ. Баларсан. Нөгөө Хонконгийн кинонууд нь чинь тэгэл Чой Фат ч юусэн суман дуустгүй галлаад л юусэн. Америкт ч гэсэн тэгэл Оросын Афганы дайны үеийн боёо киноч маш их гардаг л байлаа л да. Дараа нь тэгсэн чинь ингээл комеди кинонууд гараал. Тэгэл ингээл өөрчлөлтөл одоо бол дэлхийд даяараа нэг юм тэр чигээрээ жанрын тренд нь бол юм трейлер жанрын кинонууд маш их гарч ийн шүү дээ. Яг тэрнтэй адилхан би зөвхөн юу гэж асуух гэдэг нь гангаад ер нь ингээм дэлхийн хөгжмийн урсгалын тренд дагддаггүй юу? Би зөвхөн яг одоо энэ бол яг хүмүүс шүүмжлэх л байх. Би зөвхөн яг Монгол хүн л баймаар. Дэлхийн трендийг дагаж болно. Дэлхийн хөгжмийг дуугаралт, стандарт, чанарын хувьд бол дэлхийн нийтэд одоо ингээд дэлхийн уран бүтээлүүдтэй адилхан сонсогдох үец хэмжээний тэр чанарыг бол хангаж болно, чадна. Харин яг тэр трендийг те одоо тим отомода чи гэдэг дуу гарлаа гингүүт би хайрын дуу дуулжснаа тэр нь гоё сонсогдсон. За энэ тренд болж байгаа юм хөгжим хий гэх нь утгагүй санагддаг. Би яг өөрийнхөө тухайн цаг үед тэр хөгжим тренд болж л байгалтай. Тэгээ би өөрийнхөө юмыг л хийж гэж л боддог хүн. Тэгээ миний хийж байгаа хөгжим тренд болох л гоё. Яг чухал соёл урлагийн их сургуулийн бүтээгдэхүүн юм бэ. Нөгөө нэг Станиславскийн хэлсэн үг гэдэг үстэй. Юун дээр нь тий. Урлагт байгаа өөрийгөө биш өөртөөгөө урлагаа хөгжүүлээ. Тий. Тийм байна. Эндээс нэг гоё өнөөдөр Халамж цайрын нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагчаар хамтарч ажиллаж байгаа Японы виски хайбол Меридин виски юм уу те? Тий, ингээд одоо эн чинь ингээд залуучууд чинь алкогол орчин үед чинь ингээд өөр янз болчихжээ. Энэ жишээ нь ингээд шингэрүүлээд вискиг ингээд хэдэн хувь нь 20% гэнэ 30% гэнэ ингээд шингэрүүлээд тэгээд яадаг юм байна. Энээс ойлгоо нэг амтлаад үзье. Цэвэр Шотланд вискигээр хийдэг. За би өөртөө хич. Энэ үсийн нэг. Яг адил. Тийм үү? Тийм байна. Бүр тэртээ цаана виски амтагч юм. Тийм байна. Цаана шиг. Тэртээ цаана виски намтагдаг юм байна. Цаад японочууд чинь ийм хатуу гэж юу яддаг юм биш үү? Тийм байна. Их зөөлрүүлж тэгээ хай бол гэдэг ийм зүйлийг японочууд их хэрэглэдэг юм байна. Манютын үед ч юм бол яг хаа одоо энд за яг ингээд харсан чи өөрөөсөө стандарт харагдаж байна. Яг толгож аваад за гэж татдаг байсан үе шүү дээ. Та нар нэрээ яг ингээд дөнгөж хамсаж явахтай ер нь ямар байсан бэ? Манюслаа бол орцсон зогсож байгаа марсандаа гэл арайш тийм байгаагүй хаа. Орцсон руу тэгж ирт эхлэегүй. Сөөст ороод нөгөө цэцэрлэгийн хашаа урлан гэдээ явсан уу? Урлан лөө бид нар л тийш явдаг байсан юм. Та Худлагаар ч өнөөс нуугдаад тийш явчихдаг байхгүй. Үеийнхнээсээ нуугдаад урлан руу очиж оож иддэг байсан байхгүй. Бид нар л яг тэгэл хойдлын модон сарвчин дээр эсвэл тэгэл баянаа маань машинтай байсан. Жохон дулаан харуулж байгаа л энэ тентхийн зогсоол дээр очиод баянагийн аквагийн ардталт долуулаач хийж аваад нэг пими үнэ тойруулж маруулал юмараа суухал гоё л хэлсэн шүү дээ. Яасан. Тэгж л гэсэн тий. Тэгээд 2 дугаар курстэй бид чинь бас нэгнийхээ машинд бензинийхээ мөнгө төгрөгийг нийлүүлж хийж байгаа. Энэ зүүн тийшээ гараа явлаа. Хинтээ Сүхбаатараар аялан тоглолт юм. Тэд нэг инстрок аваад тэгж явж байхад бол манай хэд бол Улаанбаатар гэдэг архийг бол нэлээд гуссан. Би бол тэрнээс бол хаваагүй. Тэгээд надаас бас нэг өдрөө тарган болцсон. Би тэрэнд чи очир байгаа шүү л гэж хэлдэг. Ер нь ингээд гангаа чи тийм таргалдаггүй төрлийн хүн үү? Харин тийш дээ. Би бүр яаж ч хийцэн нэх амар. За туллаа гэхэд нэг 71 болвол болно. Одоо бол тэгтээ бол нэг 62 3 байна. Угаасаа жижиг юм чи. Оо ямар гоё. Баян гэж.
Ерөөсөө таргалж үзээг. Таргалал харин энэ авир нэг ингэнгүүт нөө ирүүн дэн хүний айрс мэдрэгдэн штэ. Ингээд ихлүүл хөөш юу болж чинь гэл ингээл мэдрэгдэх юм бол тэгэл болчт юм дөө. Манай аав ээж ч ойлоо тэгээд нэг тарган хүмүүс биш болохоор удмын юм байд юм шиг. Манайхан 90 тарган байхгүй. Гал бие махбодтой хүмүүс тийм байдаг гэж хэлсэн шүү дээ. Гал бие махбод. Тэр ихтэй сонсож байгаагүй. Ярин саяхан нэг тийм нэг эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг нэг хүнээс. Рисэс. Тийм сонслоо гал бие махбодтой. Усан бие махбодтой маньвич хүмүүс бол ерөөсөө байнга л форум байрчил дасал хөдөлгөөн анги хийж хоолны дэглэмтэй байхгүй бол одоо би ч юм бол тэгдэж штэ зүгээр нормал идэхэд л пак гээл явчихдаг. Аюу зов. Тийм юм бас байдаг гэж би бас гайхдаг өөрөө. Таргалчих болов гэж бодоод тэгэл өгсөн нэрээ таргалж үзээг. Манай найруулагч Сэнгдэр жил тэгдэг. Бас нэг 61 2-тай байнга байдаг байхгүй. TVS гээс асуусан. Чи юу н таргалж үзсэн үү гэсэн чи. Өнийг удаас амар таргалсан чи 13 хүрсэн ч гэж. Тэг таргална гэж юу вэ? Амар юм байна. 63 хүрсэн ч шиг юу гэсэн ч үгүй. Японсод үйлдвэрлэсэн Meridiu дээд зэрэглэлийн виски хайболыг тав хүлээ танилцуулж байна. Энэхүү хайбол нь Монголд орж ирээд удаагүй байгаа хэдий ч Улаанбаатар хотын бүхий л бар, ресторан, супермаркет, үйлчлэгээний газруудаар борлуулагдаж байгаа. Тулаа өвчин үүсгдэггүй пүрүүний агуулмжгүй. За мөн сахарын агуулмж нь одоо тэг хадгалах хугацаагүйгээд маш олон давуу талтай хайбол байгаа. Хамгийн гол онцлог нь мэдээж Шотланд виски царсан торхонд насчуулж хийгээрээ амт хүнрийг улам баялаг, гайхалтай, хүчтэй мэдрэмжийг төрүүлдэг онцлогтой юм аа. Хэрвээ та хайболыг сонгохоор бол Meridiu хайболыг сонгоорой. Таны нөгөө нэг кино гэдэг ш тахаа. Аригчин байж байгаа л. Тийм шууган тархич. Шууган тархич. Тийм шууган тархич. Тэрийг би багтаа үзчихэд бас амар их тийм мотивац авчихсан шүү дээ. Үу ямар гоё. Сүүлд тэгээ нөгөө нэг өөрийнхөө зургийг хувцснуудыг ингээд жаазлаа тавьсан байдаг шүү дээ. Хин байснаа битээ март зарт гэж байгаа юм шиг. Ийшээ буцаж очиж болохгүй гэж байгаа юм шиг тийм. Тэгээд гэхдээ одоо бол яг детальчилж ярихад бол мартчихжээ. Гэхдээ нэг л удаа үзсэн кино. Тэгээд гой хэсгүүд нь ингээд үлдсэн байдаг надаа. Гой мэдрэмжтэй тухайн үед үзчихсэн. Ер нь тэр ондоо гарсан. Би ч жоохон хүүхэд байсан. Кинонуудыг бол алгасдаг байсан. Нөгөө жүжигчин болно гэж боддог байсан болохоор жоохон байсан. Тухайн үед тэр онд гарсан кинонуудаас бол ер нь амар сонирхолтой хамгийн гоё нь байсан баг шүү. Тэр тухайн үед гэхдээ тэр үед ямар кинонууд гарсан байна гэдгийг би одоо санахгүй байхгүй. Тэрийг л сандаг. Би яг тэр нөгөө нэг өөрийнхөө тэр нөгөө мяа явж исэн үеийг жазлаа тавьсан байсан гэдэг яг бодит түүх сонсч байсан. Яг тэгээд тэр сцен дээр тэгж шигтгэж тавьсан байхгүй. Хийс зохиол дээр оруулсан байхгүй. Үнэхээр мяа явж байгаад тэгээд эргэж босоод барилгын салбар руу ороод тэгээд амар мундаг том захирал болоод тэгээд өөрийнхөө тэр жинхэнэ гаричи явсан үеийнхээ зургийг жазлаа хувцаг жазлаа тавьсан байсан. Гэхдээ тэр чинь бас их сонин шүү. Хүний амьдрал тий. Тийм өнцгөн л багт. Тий. Чамд ер нь амьдралд мяарж исэн үе байгаа юу? Надаа юу? Би ч одоо 25 жил амьдралаа шүү дээ. Мяарах боломж алга. Мяарах боломж алга. Ээж маань их хэрэглүүлж байна. Гэхдээ одоо бол яг харьцангуй сүүлийн 5 6 жил бол өөрөө бүгдийг хийх гээд хичээгээл явж байна. Тэрнээс ч намайг унах юм бол намайг унгаах хүн байхгүй юм да. 3 ах маань байна, гэр бүл маань байна, найз нөхд маань байна. Унахгүй гэж боддог. Гэхдээ тэднийг тийм байдалд оруулмааргүй байна. Ямар гоё ухаантай юм бэ. Чам шиг 25 настай байхдаа тэгж боддог байсан ч болоосоо л гэж бодчихлээ. Гэхдээ 25 настай байхад урд цаг хугацаа айгүй хол юм шиг санагдаад байд. Одоо жишээ нь би 25 та байхад бол 45 нас гэдэг бол тэртээ алсад харагдаж байна л да. Зүг зэрэглээ мэтэл. Тэ. Сайхан юм бодож зөвгнөж манифест хийж болж чадна. Гоё ингээл төсөөлөл ингэж чадна. Муухайг нь ч бодож чадна. Тэгэл тэр үед яг олиггүй юм бодоод ах юм бол хогийн юм бодоод ах юм болоо гэж өөртөө бодоод за хэрэгтэй юм бодъё гэдэг ч юм уу нэг тиймэрхүү бодлоод л тэрнээс яг тэгж хүчтэй ингээл сүнсний төвшөнд өөрийгөө бодлоо ингээд өдөртөн гэж бол арай болоог байхаа ийм юм бол. Гол нь би ч нөгөө нэг
амар амархан ингээд ингэчдэг. Ингээд готраад нурмаагаад бийчтэй ихчдэг. Тэгээд амархан сэргэл тавдаг төрөл юм баггүй. За ер нь юу юм бэ гэж бусдаг төрлийн. Тэгэнгүүт хамгийн хэцүү бодлоод болвол нөгөө нэг сэтгэлийн шарах. За 25 жил амьдарч байгаа гэж ярьсан ч гэсэн энэ дотор ч нэг юм шархнууд байна шүү дээ. Тэр шархнуудыг сэдрээж байгаа бодлоодаас маш их айж авдаг. Болж игэл за би энийг бодчих юм бол болохоо болчихдог шүү гэдгээ бас зарим бодлоодаа тэгж хязгаарлалт юм байна. За энийг бодчих юм бол тэгээд доош хязгааргүй штэ гэж боддог ч юм уу те. Тэрнээс сэтгэл шарах марах янз бүрийн хэцүү зүйл тохиолдоогүй юм бодол те сайхан юм бодоол тэгээд явж байгаа. Гоё санагддаг. Хүүхэд насны траума за яг траума гэх хичээлж одоо хаашаач юм бэ. Гэхдээ зүгээр нэг хүүхэд насны дутуугийн мэдрэмж аваагүй хүн гэж юу байдаггүй юм шиг л байлээ л дээ. Хинч байсан. Яг нөгөө нэг намхан байсан. Тэгээд бос нь өндөр байсан л байхгүй. Тэгээд тэр чинь өнгөцгөө юм жижигхэн юм ярьж байгаа юм шиг боловч тэр үеийн хүүхдийн сэтгэл зүйд одоо яаж нөлөөсөн бэ гэдэг чинь бас сонин зүйл байхгүй. Намхан тэгээд дутуу ингээ үнэлэгддэг, царай муутай, тэгээд ингэдэг жижигхэнүүдтэй юм ингэдэг. Энэ би хаа, энэ өндөр маань, энэ царай цус маань намайг маш их хөдөлмөр хийлгэсэн. Тийм наадах чинь нөгөө нэг Наполеон комплекс гэдэг шүү дээ. Тийм мэдгүй. Тэгэл Наполеон чинь жижигхэн л байсан. Тэгээд Европыг эзэлтлээд яваа үсттэй юм байна. Тэрнээс ч нэг гэр бүлийн одоо юу гэдэг тийм сэтгэлийн траума бол надад байгаагүй. Үнэхээр гоё гэр бүлд, үнэхээр сайхан газар өссөн. Би ч гэсэн намхны комплекс тол байсан. Жохон өндөр болчихсон гээл ерөөсө турникнээс зүгдэл янзаар үдсээ ер нь яаж игээл нэг ядаж нэг юм стандарт өндөр болчих гол манай ангийн хүүхдүүд чинь ингээл суг өндөр өссөн. Сагс цугалтгаад тий. Бачка гарч байлаа. Тэгээ өндөр хүмүүс гой санагддаг шүү. Одоо ч гэсэн ер нь бол өндөр сайхан бие хатаах сайхан л гэдэг. Өндөр хүмүүсийг чи ингээ харахаар ингээ байгаан дээрлэхэд байгаа юм шиг санагдаад ингээ. Зүгээр байгаан дээрлэхэд байгаа юм шиг санагдаад. Тэгээ хэд дээрлгүүл гэж юу байдаг ингээд үзмээр санагдаад идэг шүү дээ. Тий. Тээж гэж үзмээр санагдгийн ч сайшаа. Ер нь бол сайхан бие хатаа. Одоо манай Бамбаха гэдэг манай найз үтэй 2 м шахуу өндөртэй юм Европ царайтай, Орос царайтай тийм залуу байдаг. Сайхан ярьж хуурна, сайхан үнэтэй, сайхан найз. Атарх цагаах юмнууд байдаг шүү дээ. Сайхан биетэй, сайхан өндөр залуу, сайхан ер нь сайхан залуу шүү гэж бодох. Тэг гоё л байдаг бах та. Намайг бас шоглож лээ тэр Бамбаха. Наагуурч цагаагаар хэрэг яндаг чи. Наагуурч цагаа. Бабаха бит өдөөд байгаа. Яг. Зооник гэдэг шивэсний учир утга нь юу юм бэ? Хат дээрх байгаа. Би нэг Байнавтер бас нэг муудалцаад тэгэл яг муудалцаж явж байхдаа нөгөө нэг хүн чинь нөгөө нэг өөр хамт олонтой болдог штэ. Ааха. Тэгэл хамт олонтой болж байгаа бол за хэдүүлээ одоо чинь хаална мална гээл. Жинхэнэ дуунууд хиймэн гээл. За одоо тэгвэл энэ яг хэлсэндээ өрөө шибөөндөө за тэгвэл бүүндөө нэг шивс хэлчих. 6 хүний гаран дээр нэг юм шивс байгаа. Тэг зургуулаа одоо өөр юм ийгээ явчих л та. Далд газрууд дээр хэрэг шивстэй. Одоо энд нэг зүгүүн дээр нэг байна. Энд нэг шивс байгаа. Ингээд байна. Ингээ битүү. Ингээд нэг байна. Ер нь бол нуруугаа дүүрэгчтэй юм гэж ер нь бол бодоод байгаа шивэсэнд дуртай. Тэгээ нөгөө нь одоо том шивэс хийлгэхээр нөгөө нэг идэх гэж удаад байдаг болохоор би нөгөө нэг дархлаа амар хурдан ундаг болохоор шивэс удаа идгээд хийлгэж чадахгүй л яваад. Тэрнээс газ хийлгэчмээр л. Одоо тоглолт байгаа болохоор дараа л уг нь тоглолтын дээр ингээд цээж тайлж мэл артлага шивэс гаргахыг гэж бодож исэн нэг тийм сонирхол байсан. Энээс өмнө би олон артистуудтай бас ярилцлага хийлээ л дээ. За гинжингээс ахуулаад одоо хамгийн сүүл чин 113 та ярилцлага хийсэн. Та хэдийг ингээл бараг л нас өрн ойролцоол нөхдүүд байна уу? Эсвэл чи баг байна уу? 113-ыг бол мэдэхгүй гайрдаа гинжинг бол би гайрдаа ах гэдэг. Ер нь бол хамгийн багууд талдаа ер нь бол ороо явчих шүү. Шинэ гарч ирж байгаа хүмүүс ч гэсэн яг чицуудаа л орж ирж байгаа. Зүгээр юу гэж асуух гэдэг нэг үл яг энэ нэг өрсөлдөөнд ертөнцөд яг өрсөлдөж гэнэ үгээд асуухаар өрсөлддөггүй гэдэг юм бэл. Өөрийнхөө байр суурийг хамгаалж байна.
гоё дуунууд ингээ гарна те ингээд явна. Манайхыг мартаж болохгүй байхгүй. Өөрийнхөө байр суурийг манайх нэг ийм хамтлаг байдаг шүү. Дууга хийдэг шүү гэдэг юмнууд ингээд гарна. Тэгтээ өрсөлдөөн л юм байна. Энэ өрсөлдөөн биш болвол тэгээд яг хоо амар олон талтай юм байна. Өрсөлдөөнгүй бол тэг хөгжихгүй үзэх. Харин тийм. Тэгтээ өрсөлдөж ийн гээ хэлчингүүт бас яах ч мэдэхгүй байна. Тэгтээ бол тэг өрсөлдмөрөө бол өрсөлдөе. Гэдгэл байр суурьтай байна дөө. Ер нь бол Яг зүгээр өрсөлдөж ийн гэхээр мэдээч чи би гэдэг нэг тий харин тийм биш чанартай уран бүтээл. Сайн клип дүрсжүүлэлт. Үнэн үг панчлайн одоо юу гэдэг те сайхан аялгау хүний сэтгэл зүрх рүү яаж ормоор байна. Манайх ингэж ордог шүү дээ. Танах яа тий ингэдэг юм уу тэгдэг юм уу ямар хөө зөөлх юм уу эсвэл одоо юм андерграундаар ингэж орох юм уу хип хоп юм уу юу юм гэдгээрээ бол жинхэнэ байна уу сайхан байна уу гэдгээрээ бол манайх ийм сайхан тэгвэл манайх ийм сайхан гэж өрсөлдөж байгаа хаа. Ийм чанартай. Манайх тэгвэл ийм чанартай гэж өрсөлдөж байгаа. Тэр өрсөлдөөн баг. Тэрнээс одоо за би тэрнтэй өрсөлддөг шүү дээ гэл нэрмэр хэлж бол хинж чадахгүй л байх юм. Яг хийх хамарч байгаа тэр өрсөлдөөн байдаг болов ер нь. Яг одоо зөвхөн өндөр views авдаг ч юм уу. Эсвэл бол маш олон сонсогч байгаа шүү дээ юм уу. Маш их массыг дагуулсан уран бүтээл гэдэг дээр хийсэн юм маань олон хүнд хүрэх бол сайхан. Тэгтээ гоё байдаг. Тэрэн дээр нэг одоо өрсөлдөөд ах шаардлага байна уу ер нь биднэрт. Хүмүүс хүссэн юм ал үзэл та өөртөө таалагдж байгаа юм ал үзэж байгаа шүү. Тэрнээс сая сарын өмнө 2-7 өдрийн өмнө нэг дуу заслаа 3 сая хандлттай. Манайх 32 сая хандлттай дуутай. Манайх сард сая авч үзээгүй дуу байхгүй ч юм те. Ингиж өрсөлдөх чинь үзэлт дээр өрсөлдөнө гэдэг жоох утгагүй юм шиг санагдаж байна. Ер нь бол гол нь хэр чанартай хэдэн хүний ганцаардлаас аварсан бэ. Хэдэн хүнийг аз жаргалтай болгож дурсамжинд цуг үлдсэн дуу вэ. Хэнийг те гой байлгасан бэ. Ямар чанартай бүтээл вэ? Тэр бүтээлийг хийх гэж чи ямар амьдралыг туулж, ямар амьдралын дараа тийм үгсийг чамаас гарсан бэ гэдэг ч юм уу. Тийм гоё юм энэхэн бодлоод хамгийн гол нь чанартай гэдгээ яаж мэдэх үү гэж яахгүй юу? Одоо нөгөө нэг тийм ээ. Яг үнэхээр энэ чанартай болчихжээ гэдгээ өөрөө тэрэндээ дуртай байгаагаа чанартай гэх юм уу? Нэг бол он цаг явах тусам өнөөдрийг хүртэл те үзэгч сонсогчд сонсоол клипийг байн голон гэж вебсүүд нь нэмэгдээд байхыг чанартай гэх юм уу? Яг чанартай гэдгээ яаж тодорхойлох вэ? Дүүн бол ингэж бодож байна. Зөвхөн миний л бодол. Ямар ч тийм сэтгэл зүрх гараагүй тэр дуун дээр амьд амьсгаа байхгүй дуу. Үнэхээр чанартай холоо бичлэгтэй. Үнэхээр мөнгө зодоо хийсэн клиптэй. Үнэхээр дэлхийн түвшинд графиктэй үнэтэй клиптэй те. Үнэхээр од хүн. Үнэхээр качи болжээ тэр дуу. Айгуу гоё болж. Чанартайгийн хувьд нэг талаараа чанартай. Гэвч дунд нь байгаа үг. Тэрийг одоо дуулж байгаа сэтгэл зүй одоо ийм сүнс ба шүү дээ тэр дууны. Би бол тэр тал дээр нь ярих дуртай. Дөрөвхөө мөршүүлэг байлаа. Би нэг дуу хийлээ. Би энэ дөрвөн мөрийг бичихийн тулд уйлаад, уурлаад, гомдоод тэр болгондоо би ингээ бодоод явчих واخгүй. Миний ингээд зовж байгаа энэ навшилсан байгаа цаг хугацаа шүлэг бол ямар шүлэг болох вэ? Бүх юмыг туулж сэтгэл зүрхээ уран байж бичсэн дөрөвхөн мөр үг тий? Загой шүлэг биччихлээ шүү. Өөрөө тэрнээс урамшаад энд худлаа юм нэгч байхгүй. Сайхан хэлчихэ. Гой учрын наан цаан нь оруулаад эвлэгхээ хэлчихэ. Гоё үг ашиглая. Миний үгийн баялаг юу байгаа вэ? Та дөрөв мөр шүлэг гараад ирэхтэл шүүс асарт шүү дээ. Цаашаа яах вэ гэл. Тэгэл гоё ая сонгоол. Үнэхээр гоё азан тараад гоё ая олдчих ч үе. Эсвэл нөгөө шүлгийг яс туулах гад ямар ч хамаагүй айн дээр яарад болцсон донот ч дүүд нь байдаг. Тэгэл тэр үгний энерги, үгний хүч, тэр үг хизээ надаас хизээ чам дээр очиндоо гэж бодож байгаад миний ямар үйл явдал, ямар зовлонгийн сэтгэлийн зовлонгийн дараа надад ирж байгаа үгнүүд болтоо л гэж би боддог. Айгу гоё байдаг. Гоё шүлэг бич. Тэрийг л би чанартай дуу гэж хэлмээр байдаг. Сайхан хариулт байна. Яа. Хай бол яаж юм? Амтдахгүй л юм тэгээд сайхан. Тэгсэн мөртлөө эн чинь бас хөөрхөн дотор халаагаад байна шүү дээ. Яриулчдаг л. Тийм ээ тий. Нэг бол айгүй их амьдралыг үзсэн, харсан, туулсан, замнал ихтэйч гэдэг юм уу. Ороо бусгаа айгүй ийм амьдралын зовлонгийн ийм динамик хөдөлгөөн ихтэй байсан ч гэдэг юм тий. Тэгээд нөгөө нэг ийм баялаг түүхтэй үзэж харсан ингээд бичдэг ч гэдэг юм уу тийм ээ. Зарим нь бол их уншдаг ч гэдэг юм уу.
Зарим нь бол онгод нэг одоо ингээд яруу найрагч нар бол онгод буугаална гэх юм. Чиний тэр хөглөдөгч гаргаж ирдэг чинь зүйл чи юу вэ? Нэг сайхан гониглах гоё шүү дээ. Ер нь бол нэг сайхан гониглах гэдэг чинь одоо дийлэн хүмүүс ер нь бол муухай зүйл гэж боддог байхаа. Би бол тэр зүйлийг муухай зүйл гэж боддог. Яагаад гэвэл надад миний сайхан байгаа бүх цаг хугацааг одоо миний гонигилжсэн цаг хугацаанд хийсэн зүйлс өгсөн байхгүй. Гониглах гэдэг чинь энийг бас нэг тодорхойлох гэдэг юм. Биш үү? Ямар ч эмарх гэдэг чинь ямар ч шалтгаангүй гониглол юм шүү. Ааха. Би бол ямар ч зүйлээс одоо ингээ гунгийг нь олоод харч чаддаг, гуниглч чадна. Ер нь бол. Гэтэ энэ маань намайг одоо юу гэдгийг ялагдагч болгоогүй. Ялагдагч болгохгүй гэсэн үг байхгүй. Би байн гунигладаг гэдэг нь би хүмүүс хэлдгээр сог гэсэн үг биш байхгүй. Гуниглж чадна гэдэг чинь бас гоё зүйл юм шиг үлээ. Нэг сайхан уянгийн драмын кино. Үндэсний мандаа үйлдвэр Vitafit сэргээх шидтэй жимс цайны амтлаг зохицол гоё цай. 100 цаг ирж байна үзэгчтэй. Тэгэхээр зэрэг халуун зууныг сайхан мөстөө гоё цайг өгөх төсөөлөх аргагүй шүү дээ. Гоё цайн чавга бэрсүүжүрж, жасмин бэрсүүжүрж, лив зүгийн бал тоор гэсэн 5 төрлийн хамттай ийм сайхан цай байгаа. Үндэсний мандаа үйлдвэр Vitafit сэргээх шидтэй жимсний амтлаг зохицол гоё цай. Тэр Достоевский Гинзим гэдэг ном надад бас их юм өгсөн. Raskolnikov баг тэгэл нөгөө Raskolnikovны Сонягийн хөлн дээр нь шоронгийн нөгөө нэг завсраар хөлн дээр нь үнсдэг гэсэн байдаг шүү дээ. Тэрийг би 16 настай байхдаа уншаад асгарт л үлжсэн шүү дээ. Бүтэн уншаад. Пүүх энэ ингээд явсаар хагаад одоо сэтгэлээ твтэх хүнээ олчлоо Raskolnikov маань. Азгүй дурак штэ. Нэг хүн сүвцэн чинь бүүн ороод ирэнгүүт нь давхар дабл хэрэг хийгээчдэг. Амар тий. Би бол нэлээ хожим уншсан Достоевский бол 20-той байхдаа уншсан. Эхлээд чи бол нэг 14 5-таагаасаа эхлээл нөгөө нэг юунууд байдаг штэ. Мориусын толгойгүй хүн Мангрид тэгэл Монте Кристо гүн Александр Дюма тэгэл Шолоховын Дүлгөөн Дон энэ төр гэж явж байгаа л сүүлд Достоевский руу орсон байхгүй. Достоевский ч бол үнэхээр гайхалтай юм л та. Карамазовын хүү гэдгээр чи би тийм лагмаг гэдгийг ч мэдээгүй зүгээр сойс дотор ингээ явж би 16 таа сойс орсон шүү дээ. Тэгээд сойс дотор явжсэн чинь нэг ном байсан. Тэгээд эхний бүлгийн дуусгасан чи яваад орчт юм хас. Тийм тэгээд Карамазовын хүүдийг уншсан уу? Уншааг нөө жүжигэн үсчихсэн. Нөө дипломын ажил болчихлоо. Ном бол бага уншсан. Уншдаггүй хүний хажууд бол уншсан. Уншдаг хүний хажууд бол уншаагүй. Халамцсан өрөө нэвтрүүлгийн ивент тэтгэгч хамтран ажиллагч Porsche алдарт Zubrovka. Porsche алдарт Белозово гүний булгийн хөт тусаар хийдэг. Хөө Zubrovka-га хоёулаа нэг сайхан амтлагаа явуулчих тий. За. Энэ дотор нэг юм өвс хөөд байгаа. Энэ нь одоо нөгөө бухын өвсөн зуулттай гэдэг учир нь тийм байлээ. Шилдэг өвсөн зуулт гэж Porsche арт юм ярьдаг юм байлээ. Энэ нэмжлэгээний журмаар дэмжих байх юм. За энэс нэг амтлагат хоёлаа. За. Чи нэг юм татхын өмнө нэг юм инэмсгэлт юм те. За Яах болдоо л гэж хатаад уусны дараа. Тэг бааз. Тийм ээ. Өвөрмөц самт. Орчин үеийн залуусын өнөөгийн хэм маягтай хэрэг зогтож одоо байхыг хичээдэг вэ? Эсвэл бол хамаагүй. Хамаагүй. Зогцож байна, хэв маягийн даган дуурайн мөрөн төвхтө ядаргаат. Өөрөө тэг дагаад стресстэй. Тэг гэж үдсэн тий. Тэгэл нэг тэгэд альчаас үе бол байгаа юм. Далжигнахч байх уу? Далжигнахч байх уу? Тэр чинь тэгэл тийм хүмүүс байдаг штэ. Тэр нь айгу гоё өөрт нь гоё аз жаргалтай болгодог. Би бол тэгж чаддаг биш юм байл тэгэл. Ядаргаатай санагддаг надад бол.
Ер нь ингээл ажиллаж байхад бол ихээр яг л гоё юм өөрийн ертөнцтэй л жаргалтай байхыг л илүү их эрхмэлтгэл хүн юм аа ер нь. Тэгэл анзаарч хаад. Хоёул ч ер нь өнөөдөр анх удаага уулзч байгаа. Тэнд альтныг таарч ирсэн баг. Таараагүй. Тараагүй юу ер нь? Тийм баг тий. Ерөөс таараагүй өнөөдөр л хоёул энэ урлагийн ертөнцөөр ер нь хаагур нь зөрөөд байна. Уг нь Монголын урлагийн ертөнц жижиг л гэдэг ахыг тэгсэн хүртлээ бит хоёр л ерөөсөө энэ 10 жил ерөөс таарсангүй. тийм би нөгөө нэг Ахмад урамтэлчтэй ч юм уу те дээд үе ахнаа багтаас Ахмад руу явуулчихсан байна. тийм хүмүүстэй ер нь бол ингэж тааралдаж уулзаж ингээл сайн байна ахаа махаа гэх ер нь амар юм тэрнээс юм төвхтэй санагддаг гэсэн. Ер нь бол тэгээд хүмүүс намайг юм дуу муутай наач яатсан бацаа ингээ байнагаас асуудаг байсан үед бол байгаа. Яг нөө өөрөө юм төвхтэй ядаргаатай санагдаад байдаг байсан байхгүй надаа. Тэгээд хүн амтантай баг танилцсан. Нэгсгчээ ярьдаг шүү дээ сойсог амар ядаргаат ягаа. Тэр бол чиний үсийг босгох нь үстэй. Үс босгох нь цаашаа. Үгүй тэд нар тэгэл сойс сураагүй л байхгүй. Тэр чин тэгэл ахыгаа ахаа таагээ хүндлэх гоё байдаг. Гожийнхэн хүндлэл те. Намайг бас одоо ингээд доод үеийн дүүнер маань гангаахаа гих бас гоё байдаг. Тэр чин тэгэл хүндлэлтэл худлаа нэхтэй таад үеч гэсэн байсан л худлаа нэх би тэд бол лойд махтай ярьдаг байсан. Юу ч юм чинь юм стат юу нэтэргээд ярьцдаг л байсан. Тэгэхээр гой хүндэл яг л юм нөхөрлөлийн мужик юм нөхөрлөлүүд гоё л санагддаг шүү дээ. Тэгэл ахаа худлаа тэгээгүй л ер нь худлаа ахаа гэсэн ч юм яах вэ гэж л бодож байна. Яг мэдээж тэ өөрөө хүндлэл гэдэг чинь тэгээ нөө тос сусаараа ялгарна гэдэг шиг амтшгүй байдаг л да. Тийм. Тэ. Тэгэл удлаа бялдганж байгаа нь ойлгомжтой л байдаг шүү дээ. Тийм систем. Ялцааш өгдөг юм аа гэж ингээл ярьж л өгдөг шүү дээ. Тэгээ тийм хүмүүс чи бас чи яагаад худлаа ингээд бойлмол гэж бас болдгоо юм бэл. Болохгүй шүү тийм ээ. Тэр хүний онцлог байгаа юм чи яах юм. Тий. Тэр хүн чинь нэрээ тэгэл заримдаа бол үнэхээр ялуу хүмүүс байж л байдаг шүү дээ. Тий. Манай эрхэн бол мангар ялуу шүү дээ. Мөрөглөн театр нэ. Тий. Миний назяас. Ууш. Элэрс хошоо төвсөл. Байнаас тийм шүү дээ. Баяна юу? Тийм үү? Тий. Ялуу юм уу? Ялуу. Сайн ил урнаа цатгач ярьнал. Би бол яг нөгөө тал. Тэгээ битэр чи яг ингээл надад байхгүй бүх зан чанар баянаад байгаа. Баянаад байхгүй бүх зан чанар надад байгаа. Тэгэл Оросын алдарт русский стандарт манай Монгол бороо нарын маань ичнээ танад русский стандартыг та бүхэн надаар хийдүүлэхгүй сайн мэднэ. Мэдээж тоглолтын нөгөө нэг маркетинг сурчлагаанууд яваад ингээл зайшгүй бас хүнд хүргэх тайлагнах шаардлага байна штэ. Би зүгээр чамайг анзаарахад нэг тийм ярих дурггүй болов. Тэгтээ одоо ингээд тоглолтын маркетингаар ингээл энд тэнд подкастуудад яриа өгөөл өнөөдөр манай нэвтрүүлэг дээр ч сууж ил байна те. Ингээд ирэхээр өөрт байхгүй чандраасаа татгалзаад дахиад нэг шин гангаа гаргаж ирэх гээд жоохон зодонтой байна уу? Гайгүй юу? үгүй одоо юу гэдэг ч юм те. Би зүгээр л сүүлийн подкастн дээр ах нартайгаа сайхан ярилцлаа шүү дээ. Намайг ингэж ярьдгийг хүмүүс мэдтгүү байсан л гинлээ. Манай продюсерүүд сая ороод л гэлээ. Тэгээ би ч нэх олон юмд ороод ахыг ер нь бол хүсээгүй л те. Тэгээ яг хаа чин тоглолт хийж гин анхны том юм цэнгэлдэх гэдэг чин тоглоом биш. Тэгээд хэрэгтэй юм байдаг юм байл үдэл гэж бодоод орж ш. Тэрнээс биш манай тоглолтыг үзээрэй гэлгүй гойж муугаал те. Очоод тэр гойж гуугаад ирсэн хүмүүстэнд манай тоглолт таалагдахгүй шал өөр сегментийн хүмүүс байвал яах юм бэ тиймс. Тэгэл муулах хүмүүс нэгээр нэмэгдэнэ л гэсэн үг шүү дээ. Манай хамтлагийг мэддэг хүмүүс байгаа. Үнэн сонсогчд байгаа. 27 мянган хүн ороод дүүрдгийн гинлээ. Тэр тооноос бол айхгүй байгаа. Рекламдахгүй байсан ч ер нь яах вэ гэж ер нь бол бодоод байгаа. Тэгээ ер нь бол чин сэтгэлээсээ олон зүйлүүдийг хийсэн учраас хүн ирэхгүй байх вэ гэдэг айдас бол бит хоёрт байхгүй байгаа. Бүх зүйлийг чин сэтгэлээсээ хийж байгаа учраас тэгээд одоо юу гэдэг үүлийн өөр гэж байдаг бол ирэх байл үү. Айц байхгүй байлаа гэж бодъё тийм. Тэгэхдээ үнэхээр яг тийм бодит байдал тулвал яах вэ? Яаж хүлээж авах вэ? Нэг өрөөг сайхан өнгөрүүлнэ. Тэгэл буруу утсан юм байна л гэж бодох байлгүй. Тэр ачааллыг даах сэтгэл зүйтэй байгаа. Ганцаараа биш. Тийм учраас тэгэл
Баянатайгаа цуг ярьж хоёлаа юун дээр алдсан бол тэ хамаа гэл нэг шил юм авах л. Тэгэл гайвштай маргааснаас. Аа. Ер нь эн чинь тэгээд ямар өхөл хагцал тохиолдож байгаа шүү дээ хэлээгээд. Гайвуулах. Тэгэл улам их зүгээр ийм амьдралын энүүгээр зүгээр давуулаад асуухад энэ амьдралын бас нэг тэ цогцолтууд дээр ер нь хэрэг хариу үйлдэл үзүүлдэг вэ ер нь. Тэгэл авчдаг уу? Үйл явдлууд уу? Тий, одоо ер нь амьдралын нэг бас нэг амьдрал чинь зүгээр байхгүй шүү дээ. Дандаа л зогч идэг шүү дээ. Би давтаргүй. Давтаргүй. Хэцүү. Тэгэл ер нь бол төргөн ууртай. Тэгээ гол нь маргааш нь угаасаа хүн болгон л гэмшдэг шүү дээ. Тэгэл гэмшгэ мэдсээр байж тэгэл ер нь муухай штэ. Архитаас дар суухаараа ер нь бол эйгүү болцдог хүн. Манай ээж манд хэлтгэл чи болоо наатахаа ингээд яг тэр үгийн санаж авч яхад болох байлгүй тэ гэж бодож чинь тэрнээс ч давтаргүй. Хамгийн их тухгууддаг орчин чи юу вэ? Хүн ярилцаад үнэнгээ хэлчихэд ах чинь өөрийг нь хүндлээд ахт чинь өөдөөс өргөнөөд байдаг тийм хамт олон донд тийм хүнтэй цугсуух муухай байдаг. Чин сэтгэлээсээ хэлж байгаа шүү дээ. Хүндэлж байгаа. Тийм юм ярьчихэд ахт чинь. За тэгээд дэсэн үү те. Тийм мэдээ ийм хүмүүс байдаг шүү. Тэгэхэд л ер нь жоохон дургу те. Хэлцдэг тэгэхэд нөрөнд хэрнэ. Зөндөө хүн тэгчихсэн тэгэл. Чи одоо пистам гэл. Тийм л хүн болж өрдөг та. Яг энэний эсрэг тал нь байгаа л амар гоё орчин. Ганцаараа ах. Тэгээ чин сэтгэлээсээ би энэ хүнд хайртай. Ээж охины хайр биш те. Яг хосын харилцааны хувьд би энэ хүнд хайртай. Ингээд яг мэдэрсэн хүний хайжууд юу ч хийжээс амаагүй болчдөг шүү дээ. Одоо та их нэртэйгээ тийм л байгаа. Яг нэг юм 50 юм би өөрөө тийм юм дуртай. Тэгэнгүүт тэр хоёр дээр л ганцаараа байх эсвэл яг хайртай хүнтэй хаачаас амаагүй байх л айгүй гоё тухтай байгаа л амар тэгэл бүр ажлуудаа ингээл пялал тэ одоо хэд хоног босхгүй хажууд нь хөвтөд амарч юм шиг. Эсвэл хэд хоног орноосоо босхгүй юм бодоол студид хараад ингээл хөвтөд амарч юм шиг. Тийм үед л үнэхэр гоё байдаг та. Яг өөрөөсөө гадна өөр хэнийг сонсдог вэ? Би өөрийнхөө тог сонсдог манайхан мэд. Тийм нэг хийгээл тэгэл тэр хүн тань болж байгаа бол окей. Тэгээд сүүлийн тоглолтын бэлтгэлүүд дээр тэргээ би өөрөө мэдэрч байгаа сул тал гэдгийг. Өөрийнхөө хийсэн дууг чанартай хийсэн дууч бай, тэ хийгээ хийсэн дууч бай. Тэр дуунуудаа дуулах гэдэг нь үг нь орж ирэхгүй. Би энэ дэр ингээ хэлчлэг. Бас гоё шаасан шүү дээ. Гээ сонсоод өөрийнхөө дууг сонсдоггүй төрлөө. Ер нь бол дуу сонсдоггүй төрлөө. Үеийнхнийгаа гэдэг юм бол Royal Heretics байна. Давай даашаа байна. Өөрч нөх амар зорж сонсоод байдаг юм бол байдгүй юм байна дөө. Гэхдээ 113-ын зарим дуунууднаас гоё байдаг шүү. Таалагддаг. Яг нэг үнэн хөхтэй учраас тас гэдэг учраас. Хоёулаа адилхан юм байна. Нөгөө өөрийнхөө дууг сонсдгоо гэдэгтэй адилхан би бас өөрийнхөө өмнө хийсэн кинонуудыг үздэггүй л телевизээр гарч харан суугаас олчдөг юм. Яагаад тэгэхээр нөгөө тэр нөгөө бүтээж явах явцтай зохиол дээр нь ажиллаж явах ч юм уу зураг авалтын продакшн ажил ч юм уу эсвэл дараагийн пост продакшны ажил дээр ч юм уу тэр минийх байдаг тий тухайн бүтээл минийх байдаг. Тэгээд үзэгчдэд тавьсны дараа үзэгчийг болчдөг. Үзэгчд тэр юугаа хэлээд муулна уу сайлна уу тэдний дур болчдөг. Тэгээд би хүний юмр хутгалдах дурггүй орч тий нэг л хүнийх болчихж байгаа юм чинь. Гэхдээ тэгж бодсныхоо дараа за тэрийг нэг үзчих тийм үгээ өөрөө дуртай болсон кино байдгүй танд. Миний тэр кино гоё шүү гэд яг өөрөө яг тэр киноныхоо үзэгч нь өөрөө болоо тэр кинонд дуртай болсон зүйл дуртай болсон кино. Түдсний охид кино юм да. Түдсний охид тэгээд 9 жилийн өмнө түцээ ачуулаад уйлаад тэгэл хотын дарга марга гэл ингээл хийжсэн тэр кино тухайн үед бол яг мэдээж нөгөө сэтвэлж авсан нь зүгээр амьдралаас харж байгаа л гэрийнхээ гадаа байдаг түцнээс харж байгаа зохиолын бичээл хийж исэн. Тэгэл одоо өнөөдөр харалтаа тэгэл бүгд уйлж байгаа юм шүү дээ түцээ ачуулаад тий. Тэгэл ягаад чинь 8-9 жилийн өмнө тийм кино хийжлээсэн байна. Бас сонирхолтой гоё санагддаг. Одоо өөрөө хариулаад байсан. Өөрөө хариулаад гэсэн. Тэгээд маш их юм амтлуулаад байсан. Яаж ин хаягүй юу ангам минь.
Харьцангуй гайгүй л байгаа даа. Гайгүй юу те. Сүүл нөгөө нэг Санжаа ахын нэг подкаст байдаг штэ. Ааха. Санжаа нэр нь юу лээ? Баянах. За тийм подкастт орохгүй юу? За. Тэгээ тэрэн дээр хүмүүс ер нь бол ууддаг юм байна. Санжаа ах нэг рам задлахгүй юу? За. Тэс би сүулт нөөрийгөө үзээд өөрөөсөө жоох хичээд. Фүү нүд мүдний гисээс. Хайр гэдэг чи юм ахгүй гэсэн суучлаа. Тэгээл жоох өөрийгөө хянаад ах шиг шүү дээ. За чи хайр хууж байгаа шиг байна. За манай русский стандартыг бол Монголын ард түмэн Монгол бороо нормал бол андахгүй. Энэ алдартай русский стандартыг бол юу ярих вэ? Энэ 38 градусын хатуулагтай ийм сархад эндээс нэг амплия. Яг. Энэ тектэй болсон чи амар юм. Тэгээд хаана эргэлтэй л гээл энэ ч бас зогоотой. 10 жилийн дараах карьер яаж харддаг вэ? Хипхоп руу би бол орохгүй. Яг pop амьд хөгжим сүүлийн үед амар их сонсож байна. Сонирхож байна. Их манлаа ах маань сая бас өөд олчлаа амар их харамсаж байна. Тэр нөгөө 94 оны их манлаа ахын Учирлын орвоо гэдэг тоглолтын дээрх өгүүлэн санана гэдгийг дуулж байгаа залуу харанхыг харах амар дуртай би байнга үздэг гэсэн. Тэгээд амьд хөгжмийг сонирхож байна. Амьд хөгжмийн тэгээд яг нэг юм soul pop чиглэлийн нэг хамтлаг гаргаж ирнэ. Тэр ихтэй бүр зөвхөн Монголд хийхгүй. Амар том хөрөнгө оруулалттайгаар ер нь эхэлсэн байгаа ажил нь. Би өөрөө алдсан алдаануудаа бүгдийг мэдж байгаа учраас анхнаас нь чаддаг хүмүүсийг аваад би өөрөө бусд бүх юм хийж чинь. Тэгэл яг нэг юм хоёр хамт олон Аз руу дэлхий гэж ярихгүй. Аз руу нэг гоё юм дорны хамтлагууд байж болно шүү дээ. Тийм мөрөөдөл. Гэхдээ мөрөөдөл биш болно. Мөрөөдөл гэхээс илүүгээр яг зүгээр нэг зорилго. Хол харагдж байгаа зорилгоч гэдэг юм уу те. Гэхдээ яг энэ мөрөөдөл зорилго хоёр ч одоо нэг талаар бас нэг ч юм шиг тийм. Хийч хиймсэн да гэ хоёр юм шүү. Энэ бараг тийм бах тий. Хийн гэдэг нь зорилго. За энийг би тэнд хийн. Заавал хийн. Яа ингэчдэг бол гоё байхгүй ингэч хийнсэн да гэдэг хоёр юм шиг л санагдчих надад. Зарим хүмүүс бол болоогүй зүйлийг ярих дурггүй гэдэг чи. Би бол харин эсрэгээр ярих дуртай байна. Тэгээд тэр нь ажил болоод нэг мэдсэн чинь болцсон байна. Болоогүй зүйлийг ярих дурггүй байдаг. Мэдхгүй надад бол хамаагүй байдаг. Төрөг хөвгтийн төмөр үлгийгээл ярьдаг шүү. Монголчуудын соёлтой өөрсдийнх нь. Гэхдээ би бол охиноо 4 сартай байхад нэрийг бэлдээл үнэг мөнгөний ажиллаж л байсан. Тэр мөр бол ёс мэдхгүй нь ёр алдахгүй гэдэг шиг. Өөрөө нөгөө нэг төрөг хөвгтийн төмөр үлгий гэсний ёс мэдхгүй нь ёр алдахгүй гэж байгаа юм. Гайг бахоо тэгэл. Нэрээ ёс мэдхгүй хүнд ёр алдахгүй гэснээс ингээл залуу үе болгоныг нэг тэгж ярьдаг шүү дээ. Нэг Монгол уламжлал ёс соёлоо мэдхгүй яахгүй ихгүйгээр ингээд шүмжилдэг шүү дээ. Намайг ч ихсэн орон тавтаахаа тэгж шүмжилдэг байсан. Мэдээж одоо бид хэдийг мань 3 саяыг оршин тогтнуулж байгаа зүйл бол эхлээд их орон газар нутаг. Тэгээд хоёр дахь нь өв уламжлал Монгол хэл соёл энийг бол мартаж яавч болохгүй. Босоо бичиг бол гой санагддаг. Би бол өөрөө бичдэг. Манай ээж Монгол хэл уран зохиол Монгол бичгийн багш байсан учраас тэр нь дуртай. Тэрийг авч үлдэхийг байгаасаа гэж боддог. Одоо тэнгүүт хит их нөгөө нэг commercial юм татагдаад манай доод үеийнхэн манай үеийнхэн тэнгүүт Монгол юм гэх тэнгүүт тэрнээсээ яг жинхэнэ Монгол одоо Монгол дээл хувцс Монгол хүний бодол Монгол хүний одоо мэдчилгээ Монгол үгс Монгол аялгау одоо юу гэдэг чи Монгол хэв маяг гэдэг зүйлээсээ кринжлээд одоо юм тэрнээсээ юм ичээд идэх те тэр нь тэнэг зүйл шиг болоод хорчиж байгаа байхгүй хит их барууныг дуурайгаад хит их олон улсын жишгийг дагаад эхлэнгүүт өөрсдөө алдаж эхэлж байгаа байхгүй жинхэнэ Монгол хүн гэдэг юм би бол тэрний эсрэг байдаг тэгээд харьцангуй заавал монголоороо хүний сонсоогүй үгсийг ашиглаж те одоо монгол шүлэг монголын яруу найргийг бичиж punchline rhyme гэхээсээ илүүтэйгээр монгол шүлэг бичгийг маш их хүсч ирмэлцдэг. Тэгэл одоо тийм байж яг тийм монгол хүн шиг тэгэл дээл өмсөд ахын цаашаа. Тэгтээ тэдрийг авч үлдэх хүсэл маш их байдаг болчихжээ. Ер нь сүүлийн үед тийм бодох сөхөөч байхгүй байлаа. Тэгээд одоо сүүлийн үед бодох шаардлагатай болж эхэлж байна. Өөрөө юм хөгжим хийгээд юугаараа ямар хөгжим байж үлдэх вэ? Тэ? Монгол хүн гэдгээл
манайхан мартаад байгаа юм шиг надад санагдаад байна. Монголчсон гадны үг хэллэгүүд Монгол болоод ингээд нутагчсан гадны үг хэллэгүүд гэдэг ингээд би сая нэг хэл бичгийн нэг эрдэмтний яриаг зургатаар үзчихсэн байхгүй. Тэгсэн чинь ингээд амар юу юм гэлээ. Одоо жишээ нь хятад үг гэхтэл 300% тэгэл орос үг гэхэд тэгэл тэр битгий хэл одоо бүр япон үг гэхтэл бүр монгол нутагшаад одоо бид нэр монголоор яриад байна гэж бодож байгаа яг уг харуулна. Японч гэж шүү. Тийм маш их юм бил. Одоо бол англи хэлээр давалгаа явчих штэ. Эвдэрж ийн гэж Монгол хэл маань эвдэрж ийн гэж хардггүй үгүй юу? Эвдлэхгүй. Үнэхээр эвдрээд их юм бол би эвдлэхгүй. Тэгж л бодож байна. Тэрний төлөө Монгол хэлний төлөө Монгол ёс заншил уламжлал те удамшлын төлөө юм хийх хүмүүс байгаа хаа. Монгол хүмүүс байгаа. Тэгж итгэж байгаа. Тэгэл юу ингээл алга болохгүй байх. Тэгэл өнөөдөр ийм Монгол гэр дотор сууж ийн тэгчих үедээ гэж байгаа болохоос биш тэрэнд нэг аим санаа зовоод байгаа юм. Дүүд нь бол алгаа би тэгээч нэг санаа зовоод илүү зүгээр л чи хийж чадах юм аа ингээл Монгол гэдэг зүйлийн төлөө хийж чадах юм аа л жоохон ч гэсэн хийчлээ. Энэ хөгжмийн ертөнцид дуу ертөнцид яг энэ нь бол яалтж авахгүй коммерчл юм аа. Энэ нь бол бас бүтээл үнэртэй юм аа гэдгийг яаж ялгаж салгаж байна. Шууд нэрлүүл өөрийнхөө үеийн артистуудаас болон эсвэл бол өөрийнхөө хамтлагаас манай хамтлаг хөгжиж яваа, сурж яваа хамтлаг. Тийм учраас учир дутагдaltaй зүйлүүд олон баг. Олон байдгаа амар гоё уран бүтээлүүд хийдэг. Royal Air-ийн дуунууд байна. Саялстай 113-ын зарим дуунууд байна. Өмнөх дуунууд. Давай даашагийн дуунууд байна. Wonderboy-гийн бас нэг зарим дуунууд байдаг. Мөнгөл Томо гэдэг гоё дуунууд байдаг. Ус тосороо ялгархыг л та хэлээд байна те. Цаг хугацаанд харуулад шийдэд өчөндөө. Одоо тэрийг сонирхож байгаа залуучууд жоохон хүүхдүүнээр сонсож байгаа шүү дээ. Жоохон бахта сонсдог байсан. Тэр нэрээ тим хамтлаг байсан те. Жоохон бахт. Өсвөрийн үеийнхний хүүхдүүдийн тарих сонсголоор тоглож байгаа гэж бодъё л та. Commercial гэж бодож байгаа бол. Тэгэнгүүт харанга сонсогчтойгоо цуг хөгшөрсөн шүү дээ. Юу ч зогсохгүйгээр. Яг үнэ. Тэгэнгүүт сонсогчтойгоо цуг тэр хөгжим гэдэг зүйлийн төлөө бүх сэтгэл зүрх амьдралаа зориулаад сонсогчтойгоо цуг хөгшрөөд ямар ч уран бүтээл таслахгүйгээр ингээд амьдрах хэдхэн хэд дуу игээл нөгөө сонсогчт нь томронгуудаа наад дуу чинь тийм дуу байсан биш шал тэнийг дуу гацтай одоо сонсож болохгүй гацтай гэдэг тийм хамтлагууд ус тосороо ялгарна гэдэг шиг үлдэх байх л гэж би бодчих. Цаг хугацаа шít хүмүүсийн үзэж туулах амьдрал сонсогчд өснө том болно. Сонсогчд солигдсон доороос хүүхдүүд гарч ирнэ. Харангийн дуунуудыг одоо ч би мэдчихэж шít. Надаас өмнө байсан хамтлаг. Миний аав намайг төрүүлэхээс өмнө шүтдэг байсан хамтлаг байхгүй. Тэгэхээр тэгжил ялгах байх та. Одоохондоо тэгэл үнэхээр commercial дуу юм шиг сонсогдоод байгаа мөртлөө чин сэтгэлээсээ хийсэн байв яах тэрэг. Ямар ч худлаа өөрийнх нь хувьд ямар ч худлаа байхгүй. Ингээд хийсэн чинь амар хит болоод хүмүүс commercial гэдэг. Тэр хүн чин сэтгэлээсээ хийсэн байгаа гэдгийг үүсэхгүй шүү дээ. Тэгэхдээ тэр чинь тэгэл таа ч гэсэн тэгэл ямар нэгэн кино үзэхэд угаасаа л тодорхой байдаг шүү дээ. Нэг контент зүгээр нь таад тий. Баяр далимдуулаа хийж байгаа контентууд байна. Янз бүрийн юмнууд тэгэл харахад л ялгаатай байдаг юм шиг надад бол санагддаг. Дууны хэвт. Хүн таалагдахын тулд хийж байгаа дуу. Жинхэнэ өөрөөрөө байгаа дуу. Гэтэ манай дууны салбарынхан бол харьцангуй яг өөртөө таалагддаг. Жинхэнэ өөрөөрөө байх ямар гоё вэ гэдгийг мэдэрдэг болсон юм шиг. Бүгднийг ингээд сонсоход ер нь бол өөлөх юм алга. Айгүй гоё дуунууд. Тэгэл тэдрээс дутаж ард нацчихгүй гэтэл нөгөөтг чинь тэгээд л өстэй хартал. Гэл байж. Манайх амар байгаа. Одоо тэгээд эхнээсээ барыг дэлхийрээ гараад эхлэх байх гэж би найдаж байгаа шүү дээ. Сайхан. Нөгөө ирээдүйн гэрэлтэй байгаа гэдэгтэй адилхан. Тэ? Яг үнэ. Тэгэхээр зэрэг үзэгчдээ энэхүү доктор Эссент гэдэг гайхалтай аршаан болвол 30 гаруй газрын гүний эрдэсийг агуулсан. Хүний биеийг хоргоожүүлэх байгаатай ичээдтэй. Аршаан байгаа. Тэгээд хадгалж зөөрэ бүртгэгчтэй хамтарч ажилладаг Босо компанид баярлаа. Нэг асуулт асуумаар санагдчихэв. Уран бүтээлч хүний нөгөө этик моралын талаар ер нь энэ арт түмний
нүүрэн дээр ил байгаа уран бүтээлчид өөрөөрөө байх ёстой юм уу? Ёс суртахуун этик моралын хэмжээг зохист хэмжээг заавал барьж байх ёстой юм уу? Тэгэхээр чи мэдээж өөрөөрөө байх гэдэг зүйлийг бол мартна гэсэн үг шүү дээ. Тэ. Одоо ингээд зарим уран бүтээлчид одоо миний найз уран бүтээлчид ч гэсэн байж л байна шууд жоохон алам цолаа яваагаар лацнууд мэн гэж хийж л байна л та. Одоо академик төвшөнд урлаг драмын театр гэж ярьж шүү дээ. Жинхэнэ IMDb-гийн кино мино гэж ярина. Хүмүүс маш олон хүн тэрийг ингээд хараад байж байгаа. Гэхдээ яг би тэгдэг гэж байгаа юм биш. Тэгж чаддаггүй л дээ. Гэхдээ тодорхой хэмжээний морал бол байх хэрэгтэй байна. Тийм ийм хүн байдаг шүү дээ гэд дүүнер дагаа шүү дээ. Тэр тэгжлээ л шүү дээ. Би тэрийг сонсдог юм чи тэрнтэй адилхан. Тэгэл тэр хүн чинь тэгээд төлөвшөлт нь яаж байгаа учраас нөлөөлж байгаа учраас жоохон морал байх хэрэгтэй байхаа л гэж бодож чинь. Тэгтээ нэг амар жүжиг тавиалтай энэ тэнд олон нийтийн сүлжээгээр жүжиг тавиал өөрөөсөө өөр хүн байгаа л тэгсээр гад айдл бол болж болох л байх. Тэгвэл өөрт нь эцэст нь жоохон муухай юм болов. Өөрөөрөө амьдрахгүй эцэст нь тэгээ хүний амьдралаар амьдарсаар байгаа хүч байгаа юм шиг санагдах л. Ямар нэг юм ааш араншин характер өөрийнхөө ингээд тэ яадгийн би өөрөөрөө байна гэдэг характер гаргачихаар тэрийг бас дэврээдэг нөгөө төм олон байдаг. Бүгд биш. Тэгэхээр цөөнхөн тийм яадгийн аач өөрөөрөө л байна шүү дээ. Яадсан. Тэнгууд нөгөөх маань тэрэнд бүр улам хөгжөөд тэ ингээд явтагч тал байдаг. Тийм. Одоо би бол тэрийг хүмүүжил эсвэл ухаан суух боддог болсон байна гэдэг юм байх л гэж би бодож байна. Би энд яг өөрийнхөө байгаагүй шүү дээ. Та мэдж байгаа шүү дээ. Би энд өөрийнхөө ингээд уужтай найз өгдөг байсан бол яасан ийсэн наах уу их надаа гэл ингээд байж байгаа шүү дээ. Энд чинь тодорхой хэмжээнд хүндлэл байгаа үзэж байгаа хүмүүс морал байна. Тэгээд энийгээ бодно, өөрийгөө байрна. Тэгтээ худлаа юм ярихгүй байх л гэж одоохондоо бол бодож. Тэгээд бүр илүү ухаантай болохоор гэдэг шүү дээ. Өөртөө нь хэрэг цензур тавьдаг вэ? Ерөөс ямар ч цензургүй байсан. Тэгээд тавих хэрэгтэй юм шиг байна. Тийм зөвхөн одоо тэгээд би чинь зөвхөн ганцаараа биш болчлоо штэ. Надад хамт олон байна. Найз нөхөд байна. Найзаар найзыг нь дүгнэ. Надад охин байна. Надад гэр бүл байна. Ээж минь байна. Тийм учраас надаар бүх зүйл ингээд дүгнэгдэж байгаа учраас тэдэрт би ялтай амьдрмааргүй. Тийм учраас жоохон цензуртэй тий. Юун дээр орох уу, юунд орохгүй байх уу. Хинтээ нөхрөлөхгүй байх уу. Хаана ууждаггүй байх гэдгээс ахуулаад амьдралын наацхийн жишээнүүдээс ахуулаад тэгэл бодох юмнууд айгүй их олон болж байна. Гэхдээ яг тэгж бодож байгаа ч гэсэн бэлэл болж байгаа нас Эдвэ гэж юу? Тий. Бас тоотой алдаг хоног. Түрүүний нэр чиний ярьдаг шиг тэг ингээл яг гуйнаглаад ингээл альваа гэрэгцүүлээл ингээл байж хахад би л бас хувьдаа тэгдэлдээ өөрийнхөө айгүй дажгуугаал өөрийн хувилбарыг бас боддог л доо. Тэгээд тэр хувилбартайгаа бас те уулзаагүй ч юу те хэцүү шттэ. Тэр амьдрал чи бас нөгөө нөхрийг яг миний тэр бодсон их айтайхан хувилбарыг чинь гаргаж ирэхлээр бас хэцүү шттэ. Чиний тэр хувилбар ер нь бас дажгуул хүн баг те. Сайн хүн баг уу? Сайн хүн баг. Ийгүү гараа хатэрч. Одоо тэгээд тийм би тийм болчихвол ийм болчихвол гэж тэгж бодож үзээгүй юм байна. Өөрийнхөө сайн хувилбарыг төсөөлж үзээгүй юм. Гэхдээ одоо надад байдаг дутагдaltaй зан чанарууд байна те. Тийм жинхэнэ Монгол ирэх хүн болтлоо өдийл. Эхнэрүүд чи вэгүй штэ. Намайг бол одоо тэгдгээр ингээл одоо эхнэртэйгээ гэр бүл болоод 20 жил болчлоо. Түрүү жил 20 дахь жил маань байлаа. Тэгэхээр 20 жилийн хугацаанд юу хийсэг үзэх үедээ бит хоёр чинь. Ян зүрийн болоод ингээл гот нь чи нэг тэгдэг байсан те гэл тэгэн гот нь би шууд тэгдэг. Манай тууц чиг олон хүмүүс агаа. Харин яг тийм үе байд юм шиг үлээ. Гинт ингээл өөр болчихдээ. Тийм манай тууц чиг олон хүн байгаа. Би бол яг чамтай адилхан улангаа яг санал нэг байна. Би тэр чи бас дургу байхгүй. Хоёул тэрийг хамтдаа муулах уу гэдэг аахгүй. Тийм нэг чи энийг энэ нийгмээ яаж хадгуу залуу хүний хувьд. Үгүй болчлоо шүү дээ. Би тэгэл улс орнд тэгэл байх л ёстой зүйл, байх л ёстой хүмүүс, байх л ёстой асуудал байлгүй дээ л гэж боддоо шүү дээ. Гоё л шүү дээ. Аз жаргалтай үед аз жаргалтай, гэр бүл хайртай хүмүүс маань энд байна. Бид нар тот байна, хотын төв байна.
гой гой барилгууд байна. Одоо тэгэл байхгүй байсан юмнууд байж эхэлж байна. Гадаа дотоодор явангууд ийм нэг жеттэй болчихсон ингээл боддог байсан байгаа хта тэгэл одоо тэгэл тэрнүүд нь орж ирж байна. Дээшлэх энэ улс их орны нийслэлийн дээшлэх учраа олж явж байгаа энэ цаг хугацаанд хамт байгаадаа би амар их баяртай байгаа. Ер нь бол гоё байгаа. Утаатай ч гэсэн тэгэл асуудал би улс төрчмөрг байна. Гэхдээ асуудал олон байгаа ч гэсэн яаж игээл аргыг нь болол тэнд хүнд жаргалтай амьдарч болж байгаа байхгүй энэ хотод. Тэгээ энээс өөр газар очлоо гэхэд ямар ч Монгол хөнгөө хотод хайртай хүмүүсгүйгээрээ зүгээр сайхан орчинд амьдрна гэдэг юм бол би л байж чадахгүй юм. Бисээ байж үтсэн. 7 сар байж үтсэн. Хөх хотод. Макао хөх хот Чухагийн 3 хотод. Онцгой бэл. Энд утаатай энд муухай байгаа ч гэсэн тэр чи учрыг нь бол хэдүүл амьдртгал хэвчтэй гэж хэлмээр байдаг. Учраа нь бол хизээ нэгэн цагт бидний өөр хойч тэгэл аж аргалтай амьдрах л байл. Ер нь гадагшаа гарч амьдрий гэж бодож ирсэн үе байгаа юу? Бага. Би бүр Канада руу би ехэж ирэхгүй гэж бодож ирсэн ч үе байгаа. Би тэнчэнээс дэлхийн хөгжим хиймэй гэж бодож ирсэн үеч. Тэгээд бүтдгүүл юм бэл. Бүтээгүй. Тэгэл одоо би явцсан бол тэнд одоо юу ч хийгээ байж хэвчтэй байсан. Тэ? Угаасаа тэгэл энд Монголд одоо хинч вэ? Дэлхийд хаа нэг улс хотод очивол хинч байсан аяг тавг угаадаг л байхгүй. Яг үнэндээ эхний хэлжинд. Үнэхээр амар том гэрээ мэрэнд ороогүй бол өнөөдөр энд хинч вэ? Тэнд очиод аягалах. Тэгэхдээ тэгэл сүүлд нь бодоход би энэ миний их орон, энэ газар шорон дээр би боллоо тий. Энэ улсын төлөө юу ч хийгээгүй юм байж ич. Ямар ч сэтгэл гаргаагүй юм байж ич. Пистав энэ чэнс зайлмаар юм гэдэг бол надад утгагүйсэн нэгдсэн. Нэгдүгürt. Тэгэл ядаж эн чин учрыг нь болоод ажиргалтай амьдрал болоод байгаа юм чинь ингэж муулаад яах вэ гэл хүн гэрээ писта манай гэр муухай шүү. Зайлахын син гэрээс гэж боддог хүн бол Монголд байхгүй. Энд чинь миний гэр орон гэж бодож байгаа шүү дээ. Тийм учраас надад сайхан байгаа гоё баг. Миний хобби шүү тэгэл миний бүх юм болчлоо доо хөгжим маань хамгийн нэгдүгürt хобби мэрэгжил амьдрал цаг хугацаа бүх юм маань миний хөгжим. Хоёрт нь гэдэг юм бол сүүлд нэг юм ном унших гадах шүү дээ. 20 хэдэн жил тэгээд бильярд. Тэгэл юм бодоод суух. Өөрчнөө хобби юм байхгүй. Тэгээд салхинд гарах хэрэгтэй дуртай. Аялах дуртай. Тэгээд боломж нь бол ер нь бол аялал. Би зүгээр цагандаа хэр харамбэ гэж асуух гэсэн юм. Нэг цаг харамлж үзээгүй. Тэгчгэнс. Тодорхой харамлах үе бол байна. Амжихгүй тий. Дуу хөгжим гэдэг юм бол би юу ч амжихгүй. Тэгэл тэр үед бол цагаа бол харамлна. Гिचгэнс чи явж байгаа ч би чамтай ингэ байж ингэ хөгжим хийж чадахгүй байна. Наа гяст тийш явж идэгч тэргээ тусгаадах юм. Хөгжим бодогдоод байл тийг. Тэрнээс бусад үед бол цаг өстэй нэрээ юу юм бэ? Үрж өгч. Тэгэл би нэг историкгүй нэг ярилцлага байдаг шүү дээ. Хар цагаан ярилцлага. Юунд харан байна? Цагандаа их харан байна. Ийш тийш явхад л их цаг өрөөд байна. Хайрын цаг гэж ярьсан шүү дээ. Хүн тэгж амьдралынхаа цаг мөч хорон бүрийг амьдралынхаа утга учирын төлөө зорж байгаа зүйлийн төлөө зориулж болдго юм гэдгийг харчаад байгаа мөртлөө тэгж өөрөж чадахгүй. Яг үнэ би бас нэг уран хой гоонд ороод нэг ярьцлага байжсэн чи уран хаа ах гэсэн байхгүй. Надад цаг их харам. Та тэдэн гэртэн зургт байгаагүй байхгүй. Би гайхаад танаа зургт өгдөг юм гэсэн чинь өнөг бараг 15 жилийн өмнө байсан бахаа гэж байгаа. Тэгээ байсан байх уу? Одоо бол байхгүй. Тэгээ надад зургт үзчих цаг байхгүй. Би ч одоо өндөр настай хүн тэгээд надад тийм цаг байхгүй. Нэрээ Томдж байна. Надад бол нэрээ би бас их тийм байхгүй. Яг нэг монтаж хийх гэж байж хаад хүн хажууд суугаад байхаар яг манаад байгаа юм шиг сэтгэл төрөөд. Тийм ингээд миний ажлыг манаад байгаа юм шиг санагдаад тэгээд ажлаа хийж чаддаггүй байхгүй. Хоолой бичих, дуу бичих үйл явц дээр бол харьцангуй гайгүй ч гэсэн би өөрөө нөгөө комфорт зон бий болгож хийдэг. Гэхдээ хаяада бол хин нэг хажууд байж байх юм бол ингэж тууд ингээ гайхуулчихна. Тэр үед бас гайгүй юм хийгээд байвал бас байж болно. Гайхуулах үе байна. Гайхуулахгүй яг юм ингэсэн юм доонууд байна. Тэ. Би ингэж хийдэг шүү дээ. Энийг ингэж хэлдэг. Би энийг ингэж дуулна гэж мэгж гайхуулсан үеуд бол бас байдаг л. Өөрийгөө тоох яг орох үе дээрээ явж гин үү? Эсвэл арай болоогүй юм уу? Эсвэл тэр үеэ таваад өнгөрцөн үү? Мэдхгүй шүү дээ. Тэр хизээ ирэх юм би бүү мэд. Намайг хүмүүс эготой гэж харж ивэл тэгэл би эготой шүү дээ. Тэрнээс эготой юм болов. Харилцаан дээр эготой авах чих утгагүй хаа гэж би боддог. Тэрнээс биш уран бүтээл дээр эготой байх ёстой шүү дээ. Тийм.
Би харин яг наадах хэлэх гэж хэлээсэ. Харилцаан дээр одоо хайртай хүн амьтандаа ч юм эсвэл найзууд урлагийн төвшөнд те цуг ингээд сууж ирсэн аа. Эго гаргаал. Нэг юм байх. Өөрийгөө бусдаас тусгаарлаад өөрөөсөө бусад бүх өөртөө ирэх бүх гой мэдрэмж, бүх гой хайр халамжийг өөрөөсөө түлхэж байгаа зүйл үйл явдал юм шиг надад санагддаг. Тийм учраас тэнд зүгээр л гамбатаар л байл та тий. Яг хүнээр л байл та. Хүн ясны дагуу хүн сайн байна уу гингүүд сайн байна уу. Ийм л бай. Харин хөгжмөн дээр бол тодорхой хэмжээнд үнэлэгдсэн бол тодорхой хэмжээнд өөрөө айтайхан нэг хэдэн юм хийцэн бол байж болно тий. За би тэрнтэй дуу ихгүй. Наадах чинь хөгжмөдөө амьдралаа зориулаагүй. Би бол хөгжмөдөө амьдралаа зориулсан. Тийм учраас би зүгээр хизээ ингээд дуу хийхэ болчих нь мэддэхгүй үнтэй бол дуу хиймээргүй. Энтер гэдэг ч юм. Нэг тиймэрхүү юмнууд байвал гоё ч юм уу тий. Дагаад нөгөө хөгжим нь өөрөө хөгжөөд үнцэнтэй болж хувирах байх. Тийм юм дээр эйгөө байхаа. Зарим хүмүүс бол өөртөө бий болгосон хариуцлагыгаа яг адилхан бусдад тий хамтарж байгаа хамтрагч нэрээ яг чи одоо би бол өөрөө ингэ хичээж штэ. Монгод хоёлаа хэрвээ гангаа бит хоёр хамтрагч бол гангаач гэсэн яг тийм байх хэрэгтэй гэдэг тийм шахалт шаардлагыг тавиад байдаг. Чи хаадаг. Би харин тийм байсан учраас баяна бит нийлдэггүйсэн байхгүй. Ерөөсөө ингэж өгдгөө ингэж барилцж өгдгөө. Тэгээ би сүүлд ойлгоод баянаа ч гэсэн сүүлд ойлгосон. Үгүй энэ хүн өөрөөрөө энэ зүйлийг мэдрээд өөрийнхөө хийдэг тайпаараа одоо ингээд тий өөрийнхөө хийдэг өнцгөөс хийх байхад чинь ингэж л би ийм гаргаж байгаа юм чинь энэ ч гэсэн тэгнэ гэж тийм одоо нэг юм монотонны бодол үзэл бодол хүнд байх ёсгүй юм бэл. Тэр хүн ч гэсэн хүн шал өөр өнцгөөс энэ зүйлийг хийн гэдээ ойлгоод зарчим гэхээсээ илүү одоо тэр хүнийг ойлгож байгаа юм болов. Зарчмын хувьд бол би ингэдэг хөгжим хийж явахдаа хүнтэй одоо хүнтэй үерххийнхээ хажуугаар хөгжим хийх. Хоол идэхийнхээ хажуугаар хөгжим хийх. Төрийн албан хаагч хийхийнхээ хажуугаар хөгжим хийх. Энтэр гэх юм бол би жоохон дургу. Ямар нэг би бүх амьдралаа зориулаад энэ хийч тэ. Тэгэнгүүт энэ зүйлийг би бүх амьдралаа зориулаад цуг дуу хийж байгаа хүнийхээ үүднээс хүртэл бодоод тэр хүн цаг зав бүх юм сэтгэл зүрхээ оюун бодлоо бүгднийг зориулаад ингэ хийж хахад. За би энэний хажуугаар амжуулаад заавал очно гэдэг үг чинь дарамжлал юм шиг надад санагддаг болсон юм сүүл үед. Тэгэхээр зүгээр энэ зүйлийг хийж байгаа бол чин сэтгэлээсээ бүх зүйлээ зориул. Тэгэх юм бол буцаагаад нэрээ өгдгөл юм хэлээ юу ч байсан. Бүх цаг хугацаа сэтгэл зүрхээ чин сэтгэлээсээ зориулах юм бол хүн хүртэл тэгдэг шүү дээ. Хайртай эмэгтэйгээ чин сэтгэлээсээ хайрлаад ингэ зориулах юм бол буцаагаад яг тийм гоё хайр ингэ өөрөө авдаг. Тэрэн шиг амьгүй зүйлүүд ч гэсэн хийсвэр биш дуу хоор тэ янз бүрийн юмнууд чин сэтгэлээсээ их юм бол буцаагаад өгдгөл юм байна. Маш их яг үнэн шүү. Одоо ингээд заримдаа бол тэгдэж штэ кино ингээд хийж яхад продюсер нь өөрөө сайх байна надад тэгсэг ингэж. Гингууд амар сайн санагддаг. Тэр хүн энэ бүтээлийг өөрөө зархаж байгаа хүн шүү. Тэг. Талхаа заргах чинь штэ яхавтай тэгэл тэгсгээд нэг хэмжээгний ачиж ихэр чинь аргалдаг тий. Та бол найруулагчийнхаа үднээс яг л харсан юм хэмээр байдаг. Тэгсэн чинь нэг гэрээ хаана гэдгсэн чинь зааст мөнгө цөмж яах юу байна. Зүр ингээд яачаач тэгээ хоёр юм дараак ингээд хатсан байвал буцаагаад тэр зүйлээс юм хүсэх шаардлага болоод эхэлчихэж байгаа байхгүй тий. Тэгсэн мөртлөө нөгөө тухайн продюсер маань яадаг үг гэвэл яг чамтай л ажиллая гэж бодлоо гэсэн юу болсон бэ гэсэн чинь яг чиний түрүүний хэлж байгаатай адилхан яг өөрийгөө бүтэн зориулаад хийсэн уран бүтээлээ маань хараад окей би энэ найруулагчтай ажиллая гэж байгаа штэ. Тэгж байгаа. Тэ? Тэгчээд хамтарч ажиллангуудаа яг нөгөө бүтэн өөрөөр нь байлгахгүй. Тэгэхээр ингээл унцдаг байхгүй. Тэгээ би бол жоохон зөрүү тэгвэл ингэж байгаа бол бүр олон зөрүүдлээ. Тэгээ тэр нь заримдаа би өөрийгөө оролцсон ч гэдэг. Тэгээ яг эсвэл нөгөө киноч миний л нэрээр гарна шүү дээ. Тэр нөхрийг ярихгүй шүү дээ. Тийм шүү дээ. Би зөрүүлснээр би өөрийгөө хорлоо хийцээ. Галаас хогийн нэг хийцээ. Одоо бол баянагаа бол яг сайхан өөр нь хүлээж авдаг болсон. Одоо өөрөө юу гэж бодож байгаа би бол ховдоо бол үнэхээр нэрээ хичээж байгаа. Хичээгч байх тий. Ер нь ойлгодог болчихорч тэгээд би ямар хамт амьдрах гээд хормоо хийх гээд байгаа шин нөхөрлөл шүү дээ эн чинь тий.
харьцангуй маш их бахархаж байна. Гоё найзгаа хажуудлаас нь ингээд хичээгээд ядраад энэ зүйлийн төлөө ийм байгааг ингээ харах. Урд нь бол тэгэл ийм үе зөндөл байсан ч гэсэн яг ингэж мэдэрч байгаагүй мэн хүнийг найзаагаа, найзуудаагаа чин сэтгэлээс ямар нэг юм тандаалт гэл тэрний төлөө уурлал бухимдах нь хүртэл гоё байхгүй чинь. Гоё юм их гэж чинь тий. Шатаал тий. Хүнтэй тэрнийхэн төлөө муудалцах, мэтгэлцэх гоё байдаг шүү дээ. Тиймэрхүү л. Сая ингээд нэвтрүүлгийн эхэнд хэлж штэ тий. Сүүлийн 5 сар бараг хамт амьдраад баярлаа. Баярлаад гэсэн үү? Тий. Тийм бас асуудлаас болоод тэгэл хамт байнга ингэ зүгтаа байгаа газараа нууцлж муцлаа тэгээд хандах шаардлагатай байдаг юм байна. Хамт амьдраа тэгээд юу хийхтэй тэгэхэд байж л. Зарим хүмүүс бол уран бүтээлчид бол тодорхой хэмжээний шинэ уран бүтээл гаргаж ирээд ингээд нэг гэхээр амлалт өгдөг үзэгчид сонсогчдоо тийм амлж байна. Харьцангуй юм зөвөөлхөн тоглолт болох байхаа. Намар нэх гоё нэг юм цовтойгоо даарахгүй өдөр өгдөг шүү дээ. Нар жаргаал зөөлхөн салхиулээгээл ганц хоёр вараа тусаал нэг тийм өдөр хүнд дурлах шиг. Хүнд анхны харцаараа тэр намрын орой дурлж байгаа юм шиг тийм л тоглолт болох байх гэж би дотроо төсөлж байгаа. Аюу гоё тийм зөөлхөн. Тэнд олон хүн хооронд очих байх. Тэгж л бодож чинь. Ягаад гэвэл тэн дээр дуулагдж байгаа дуунууд, сонгосон дуунууд, сонгосон артистууд тэгээд найруулгын дагуу бүгд бид хоёрын хүссэн дуунуудыг дуулж өгч байгаа. Тийм учраас тэр дуугч энэ дээр ингэж дуулуулмаар байна. Тэрнтэйгээ ингээ гараад ирж төхөөгээд манай найзууд ч гэсэн бөөндөө тэгэл аюу гоё илгэмсүү хүлээж авч байгаа. Энэ тоглолт бол үнэхээр гоё хамт олноос ямар ч тийм хэрүүл урвал те. Янз бүрийн бие биендээ атаархал мөнгө төгрөгийн дутаасан те. Ингээл морьсон зөрсөн тийм юм байхгүй. Үнэхээр цагаан тоглолт болж байгаа. Тэгж л одоо үнэнгээл хилээ амлаад ах юм бол алга. Гэхдээ тэр орой үнэхээр сэтгэл нээгдэнэ гэж байдаг бол хүний сэтгэл нээгдэхэр л орой бол. Гэж би бол хувьдаа итгээд шал өөр юм болох юм мэдгүй. Өнөөдрийг хүртэл хийсэн уран бүтээлчүүд дотор яг ингээд сэтгэлээс гардаггүй түүхээр бүтсэн дуу гэвэл ямар дууг ярих бол ер нь ягаад ийм асуулт асуумаар санагдсан гэхээр сая яг ингээд чи ингээд үтэн тархацсан ингээд нэг юм гоё бороо тий. Волерлийн чанартай юм ярьсан чи надад тэгэж бодогдохгүй. Жохон гонхтой л жаргалтай юм бол алга. Би ч нөгөө нэг хайрын тухай дуунуудын чамаас тэгж салаад ингэж салаад гээл нэг тийм дуунууд хийдэг учраас жохон гонхтой л санагдчих. Гэхдээ хүмүүс сайрн мэдх юм болов мэдэхгүй юм болов. Zeus гэдэг дуу байдаг. Жагизе гэдэг нэг артисттэй зүг хамтарч хийжсэн дөө. Тэр бол яг л хотлоо үг тэрэн дээр байхгүй. Бас чанартай уран бүтээл болсон гэж би хувьдаа боддог. Тэгээ нөгөө нэг хамт байхыг хүссэн хүнтэйгээ хамт байж чадаагүй. Тэгээд одоо нэг юм түрээсийн халаасны өрөөнд дотор ганцхан ширхэг юм модон сандал байгаа юм шиг л мэдрэмж. Тэр дуу бол халаасны өрөөнд хоёр ширхэг сандал байсан. Тэгээд ганцаараа тэр халаасны өрөөнд ганцхан ширхэг модон сандал гээд мэдрэмж нэг тиймэрхүү юм. Тэгэж хийсэн. Тэгээд энэ яг нарийн нанд юм хийчих юм бол ярьчих юм бол хитрхи хувийн юм болох гэдэг. Тэгэхээр хүмүүс тэгэл ойлгоод яг тэгсэн бах таа гэж төсөөлөл явж болох шүү дээ. Тэгсэн юм болов тэгээд ингэсэн юм болов гэл. За маш их баярлалаа. Ингээд халамж цайрын нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэж ирж сайхан буу алсан гангада маш их баярлалаа. Ингээд 5 сарын 24-нд болох тийм ээ. Төсөн гэртгийн тоглолтод нь өндөр амжилт хүсье. Бяцааваарай. За баярлалаа. Тэгээд урьж оролцуулсан танд маш их баярлалаа. Тэгээд баярлалаа л хитэ. 5 сарын 24-нд тоглолт дуусчихлээ те гараа. За. Ийм сайхан үрстэй ингээ буйнаа өгч явцаа ээж байгаа. Наас нь бол одоо мартаагүй нэг ч өдөр байхгүй. Одоо магадгүй одоо ингээ харж иддэг бол ээжтэй л маш их байлж удаа одоо Хүмүүс намайг амар сайнаар ингээл хардаг. Ерөнхийдөө хөвчлийн амар өдий хүртэл юм гоё сайн нэртэй одоо аюу талархдаг. Гэхдээ нэг л алдаа гарах юм бол би бүр амар дэвслүүлнэ гэдгийг мэдээд байдаг байхгүй яа чи. Би юу нэг сошиал хүмүүсээс амар айдаг. би Монгол улсын иргэн биш ээ гэдэг юмыг яг одоо энэ хүмүүс нөө одоо хүртэл ойлгоогүй хүмүүс ахаа зөндөө байгаа. Тэгээд би бас энэ нэвтрүүлгээр хэлж байгаа. Яагаад гэвэл миний эрх зөрчигдөд байгаа болохоор би зүгээр өөрийнхөө төлөө үг хэлж байгаа. Тэр хэнийг нэг төлөө биш.
Ер нь бол шалчханж байгаа л одоо энэ орчин үеийн хүүхдүүд банд нарыг харахад л ер нь шалчханж байгаа л банд нар л шүү дээ.